За сайн байцгаана уу? Жоо ороод уучлаарай. 25 лоо болсон байна. За орж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Зөндөө олон шинэ хүмүүс байна. Харин зар сануулга тавиагүй. Мартах нь аргагүй хаа. За хэдүүлээ эхлэе гэж бодож байна. Зөндөө их ярих юм байна. Энэ их том сэдв. Нэг удаагийн лайваар ч юм уу, нэг удаагийн яриагаар дуусчихдаг зүйл биш. Баруун 6-7 сар насаараа л мэдчихэж энийг ойлгоно. Ойлгож болно. Зарим хүнд бол. За хэдүүлээ эхлээсээ өмнө хэд хэдэн зүйл хуваалцъя гэж бодож байна. Энэгшил төвтөө хүүхэд хүмүүжлийн энэ арга бол танаас холч ухааныг шаардна. Тэгэхээр стрессийн гормоос гараад амар амгалан итгэлцэл бүхий тэр хандлагаар хүүхдээ хүмүүжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хэлэхэд амархан боловч маш том, маш холын аялал болчихж байгаа юм. Ингээд хэлэхлээр. За, үүнээс өмнө ээж нар бүгдээрээ ээж нар зөндөө ах шиг байна тийм ээ. Ээж нарт хэлэхэд ээж нараа та нарын хүүхэдтэй болсон цагаас ч ахуулаад хүүхдэд санаа тавьж хүүхдэд тэр нандин холбоо гүйцэхсэн цагаас эхлээд таны тархиндах сэтгэл хөдлөлийн тархинд дах айцсыг чинь төв амигдала гэж төв хүчтэй идэвчдэг болчихдог. Байнгын яг нь хүүхдийн төлөө санаа зовлтууд байдаг. Энэ санаа зовлтыг дагаад гэмшил дандаа дагж идэг. Тэгэхээр надад ирж байгаа асуултуудтай дотор би хүүхдтэй маш хатуу ширүү хандаж ууралдаг байсан, зоддог байсан, зогтдог байсан. Одоо энийгээ болсон боловч өөрийгөө маш их гэмшээсээр байна. Надад хэцүү байна. Би яах вэ гэж. Тэгэхээр гэмшдэггүй бол сайн ээж биш гэсэн үг. Огт гэмшил байхгүй бол таны дотор хайр тэр commitment те таны тархин доторх тэр амигдала төвчин итвчээд тэр хүүхдэд гүн сэтгэлийн холбоос үүсгээгүй байж болох нь шүү дээ. Тэгэхээр гэмшин гэдэг бол ээж аав байхын нэг хэсэг ялангуяа ээж хүний тархитай гэж өөрчлөгддөг. Харин гэмшилтэйгээ хэрхэн амьдрч сурах уу гэдэг л гэмшлээ хэрхэн ойлгоод тавьж явуул сурах вэ гэдэг л чухал болчихж байгаа юм. За хэрвээ энэ аргаар хүмүүжүүлж чадахгүй байгаа амьдрал чинь үнэхээр их туйлын стресстэй байгаа ар араасаа мөнгөний асуудалтай байгаад харилцааны асуудалтай гэр бүлийн харилцааны асуудалтай байгаа бол яг энэ байдлаар та хүүхдээ одоо миний ярих байдлаар өсгөж чадахгүй байж болно. Дээрэс нь өмнө нь бас зөндөө хийсэн зүйлүүдээ өөрийгөө гэмшиж үж болно. Тэгэхээр би энэ лайвыг сонссныхоо дараа өөрийгөө адал зүхээсээ гэмшээгээсэй гэж би үнэхээр бодохгүй байна. Хэрвээ та өөртөө хатуу хандаад гэмшээсэн, ичээсэн хэвээрээ байвал таны дотор маш их уур бухимдал, стресс бий болно. Энэ бүхэн чинь дахиад буцаад хүүхдтэр чинь гэр бүлдэр чинь асгарна. Дахиад нөгөө мөхлийн торигтой орчдөг. Тэгэхээр та яг одоо та надтай хамт байгаа бол өөрийгөө гэмшээх зүхээх тэр мэдрэмж төрж байгаа бол төр зүрнүүдээ анаад амьсгал дээрээ төвлөрөөд гинээрэн бүхэл бүтэн орой болцсон унтах гад эсвэл уцаа ухаа сууж байгаа адил ингээд дуртай юм аа гэгээд усанд ороод байж идэл ингээд хөөхд хүмүүжлийн тухай лайв үзээ сууж байдаг. Би чи ямар мундаг ээж вэ гэдээ өөртөө талархаарай. Тэгэхээр та үнэхээр сэтгэлтэй уучраас л энд байгаа. Аль хэдийн та сайн ээж. Энэ бүхнийг сонсохдоо битгий өөрийг гэмшигээрэй гэж байна. За,
Монгол хүмүүст их давуу тал бий. Монгол хүмүүс одоо сүүлийн үед барууны аргыг хэрэгжүүлэх гээд эхлээд байгаа болохоос ш уг чанартай бол энэ энэгшил төвтөө хүмүүжлийн арга угаас байсан. Баруунд хизээ таслагдсан бэхлээр дайны дараах үеэс бол ерөөсө хүчтэй энэ аргууд таслагдсан байна. Ээж нар ажил хийж эхэлсэн. Хүчтэй хөдөлгөөн одоо ээжийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй хөдөлгөөн өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдэд тусад нь унтуулах, тийм ээ. Тусдаа өөрөнд унтуулахын хөдөлгөөнүүд өрнөсөн. Sleep training буюу одоо тусад нь уйлуулж агаад 3 хоног уйлуулад 4 хоног уйлуулад тий өөрөөр нь уйлуулад унтуулдаг. Энэ аргууд бас хүчтэй гэж эхэлсэн байна. Ингээд тусад нь унтуулах, тусад нь одоо ингээд энэгшил төвтөө байна гэдгийг дандаа цог байна. Дандаа биеэр ойрхон байна. Дандаа цог унтна, дандаа наалдна гэсэн утгатай үг биш. Цог тусад нь унтуулж болно манай хүүхдүүд тусдаа унтдаг. Гэхдээ уйлуулж унтуулдаг. Уйлуулж унтуулахад юу болдог вэ гэхээр emotional defense буюу сэтгэл хөдлөлөө хаагаад, мэдрэмжээ хаагаад тэрийг мэдрэхэд туйлын хүнд хэцүү. Дээрээс нь миний сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгох, аврах хүн байхгүй, намайг тайвшруулах хүн байхгүй. Би тайвширч чадахгүй болохоор чарлсаар агаад систем нь шууд яхна shutdown буюу хаагдаад тэгээд унтаад өгдөг байна шүү дээ. Систем нь яхна уйлсаар агаад тэр ачааллаа даахгүй унтчихдаг байна. Тэгээд энийгээ өөрөө унтцдаг хүүхдээ ингээд өөрөө өрөөнд нь авчингууд унтцдаг гэд ээж амар буруугаар ойлгочдөг. Одоо энд баруунд ингэж унтуулах нь буруу юм байна гэд тарих судал дээр тулгуурласан янз бүрийн судалгаанууд хүмүүс зөвлөмжүүд гараад ингэж хүүхдээ унтуулж сургахаа болж эхэлж байгаа. Энэ хөдөлгөөн хүчтэй өрнөж байгаа. Гэхдээ л эсрэгцдэг тэр хөдөлгөөн нь хэвээрээ байгаа. За дээрэс нь баруунд бол одоо хүүхдээ хөхөөрөө хааллахыг заваан unsanitary бохир гэж үзсэн. Дээрээс нь гадуур хүүхдээ мөмөг хөлээд сууж явах юм бол сүмээс нь юу гэж үздэг байсан бэ гэхээр каталог шашны нөгөө соёлжуулалт тахгүй. Одоо манайд бол Оросын соёлжуулалт орж ирээд нэлээд соёлын давталгаан гэдэг нэлээд ширүүдсэн шүү дээ. Одоо тэр чинь травматик процесс болчихж байгаа байхгүй тий. Энд бол одоо сүмийн каталог шашны тарих угаалтаар бол энэ ээж аавын нандин ээжүүдийн их хүрийн нандин холбоог бол олон янзаар тасалсан байна. Тэр дундаа хүмүүсийн дэргэд хүүхдээ хөхүүлж болохгүй, нуугдаж хаагдаж хөхүүлэх ёстой. Ялангуяа одоо 60 70 настай 50 наснаас дээш хүмүүс бол ерөөсөө хүүхэд хөхүүлэхийг бүр ингээд хүний хажууд хөхүүлэхийг жигшдэг хүмүүс маш олон байна. Манай удам хүртэл бүр тийм сэтгэлгээтэй байсан. Одоо бол өөрчлөгдсөн л доо. За тэгэхээр барууны хамаагүй аргыг битгий дагаасаа гэж бодож байгаа. Барууны аргуудыг дагаж болно, зөвлөмжүүдийг англи хэлтэй хүмүүсээр зөвлөмжүүдийг дагаж болно. Гэхдээ их төвтэй, байгаль төвтэй, байгалийн хуулийг дагдаг ийм энэгшил төвтэй аргуудыг судлаарай гэж хэлэх гээд байна. За энэгшил төвтэй арга гэж юу? Энэгшил төвтэй арга бол ерөөсөө хэрхэн асуултаа өөрчлөхөөс эхэлнэ манайхаа. Хэрхэн хүүхдийг уйлуулгаа болох вэ? Хэрхэн хүүхдээ өгөндөө оруулах вэ? Хэрхэн хүүхдээ томатоо суудаг болгох вэ? Хэрхэн хүүхдээ өмнө нь тавьж өгсөн хоолыг цэгцтэй иддэг болох вэ? Хэрхэн заваан биш болох вэ? Хэрхэн гэрээ цэвэрлдэг болох вэ гэнэ. Өөрийнхөө том хүнийхээ аженда, өөрийнхөө хүслээр байх гэсэн, манипуляц хийх гэсэн тэр хувь хүнийх нь орон зайг болохгүй, өөрийнхөө байх гэсэн энэ асуултууд, өөрийнхөө амьдралынхаа хэм маяг тааруулах гэсэн энэ асуултуудаас салхаас хэлнэ. Энэ хэрхэн зогсоох вэ, хэрхэн болиулах вэ гэдэг чинь энэгшил төвтөө хүмүүжлийн энэ аргын асуулт биш. Энэ бол behavior төвтэй буюу behaviorist буюу зан дадлын судлаач нарын гаргаж ирсэн асуултууд. За одоо Монгол сэтгэл судлаар төгссөн бол одоо ч гэсэн сэтгэл судлалын сургуулиудад энийг заасан хэвээрэл байгаа. Манай хүүхэд тасрагч сэтгэл судлаар сурдаг Европт хүүхэд тасрагчаар нэлийн бэлтгэгдсэн охин байсан. Тэгээ миний хүүхэд 15 нас хүрээл 15 нас гинэ. Нэг нас гараад ерөөсөө янз бүрийн юм руу ордог. Алхаж ихснээс хойш янз бүрийн юм руу орж байгаа. Ээжигээ дагаж уйлдаг болно. Ингээд янз бүрийн уйлах болгонд нь тоохгүй бай. Хэрэг тоогоо тэрх юм бол чамаас салхаа болно.
гэдэг ийм зөвлөмжүүдийг өгөөд би надад их гайхалт төрдөг байсан л да. Тухайн үед би энэ зүйлийг нарийн судалж мэдээгүй байсан учраас за яг хоо энэ сэтгэл судлаар сурдаг хүүхэд энийг ингэдэг хүүхэд нэлээд мэдж байгаа байлгүй гэд нэлээд хүлээцтэй хандаг байсан. Харин өөрөө судлаад ирээд харахад энэ бол behavioristуд буюу зан дадлын судлаач нарын Skinner Down гэж хүмүүсийн гаргаж ирсэн онол. Энэ бол 60-70-аад он 50 оноос ахуулаад хүчтэй сэтгэл судлалын ухаанд орж ирсэн. Тэгээд хүүхэд хүмүүжүүлэхийн арга ухаанд хүчтэй орж ирсэн. Behavioristуд яадаг вэ гэхлээр хүүхдийн хэрэг хүүхд чинь уйлаад орж чарлаад байгаа бол хизэж битгий тэргэж хэлдэг. Хэрэг тэрх уйлалаараа дамжуулж чамайг хянж удирдах гэж байна. Та боддоо та маш их сэтгэлээр унтсан уйлж ийн гэж бод. Гашуудсан байна, уйлсан байна, гомдсон байна. Тэгсэн чинь хажууд байгаа хүн чинь хатуу төмөршөг зан гаргаад танд харахчгүй үл тоогоод байвал танд ямар сэтгэл төрөх вэ? Тэгээд энийг бид нэр хүүхдтэй ийм зан хүүхдтэй гаргаж ийн гэж боддоо. Тэр хүүхдийн 5 наснаас доош хүүхдийн тархины CEO буюу шийдвэр гаргагч энэ ухамсар тархинд төлжиж эхлээгүй байдаг. Зөвхөн мөлхөгч тарих автомат амьд үлдэх инстинктийг удирж яадаг тэр мөлхөгч тарих, хоол боловсруулах автомат бүх процессуудыг удирж яадаг мөлхөгч тарих болон сэтгэл хөдлөлийн тарих. Одоо нэг талаараа нохооны сармгчингийн тарих тийм үү. Энэ хоёр л идэвхтэй байгаа үе. 5 наснаас хойш харин шийдвэр гаргаж тарих ингээд ургаж төлжиж эхэлдэг. Хэрвээ нөхцөл байдлыг нь суурийг нь буюу хөрсийг нь сайн тавиад өгчхүүл. За өөр яадгүй. Behavioristуд яадаг вэ гэхлээр за хүүхэд чинь хэрвээ ямар нэгэн болохгүй зүйл хийсэн бол за хүүхэд зохиод авсан бол юм хулгайлсан бол одоо юу чиний үгэнд ороогүй бол шууд шийдэг. Өрөөнд нь оруулаад ганцаар ингээд юу хийснийг бадуул. Та боддоо таныг тэгж хэлвэл ямар вэ? Та өөрт буруу юм хийцэн хөвгч чинь тэр гимшиж байгаа шүү дээ. Гимшлэн дотроо байгаа. Тэгтэл дахиад нэмээд чи өрөөндөө ороод сэтгэл хөдлөлөө удирдчаад ирэх. Нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чадамжгүй хүүхдийг яасан. Яваад сэтгэл хөдлөлөө удирдаад бодоод тунгаагаад юу хийсэн дээрээ бодоод ир гэж байгаа юм. Гэтэл бидний насанд хүрэгчдийн хэдэн хувь нь энийг хийж чадахгүй байгаа. Хэдэн хувь нь одоо хүртэл сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа. Бид нар үнэндээ том хүний төрхтэй боловч хүүхэд насндаа гацчихсан хүмүүс. Хэрвээ бидний сэтгэл хөдлөлийг сэтгэл 5-6 наснаас өмнөх энэ амьдралд минь сэтгэл хөдлөлөө ойлгож таних, ухаарах энэ боломжуудыг үнэхээр сайн удирдах зохицуулж одоо удирдахад сургаагүй бол чинь хэлж ярьж сурахгүй шүү дээ. Өөрөөрөө дамжуулж сургана. Одоо би энэ арга руу орох гэж байна. Сургаагүй бол том болсон хойно сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй. Импульс хүслээ удирдах чадахгүй. Том хүний дүрхтэй болож хүүхдүүд л байцхан хэвээрээ байгаа. Ийм учраас том болсон хүмүүс одоо сэтгэл зүйн дэмжлэг авах, өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж, өөрийгөө ойлгох тэр дотоод хүүхдийн эдгийх ажил маш чухал байгаа. Хэрвээ танд энэ эдгэрлийн процессыг явагдаагүй, дотоод хүүхдээ эдгэж чадаагүй, тэр 2 наснда 5 наснда гацчихсан 10-аас өмнөх наснда гацчихсан хэвээрээ байгаа бол энийг шил төвтэй байтугай зүгээр хүүхэд хүмүүжүүлэх туйлын хэцүү байна. Та байнгын уурлаж бухимдна. Яагаад гэвэл хизээж хөвчин санснаар ч байхгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь байнгын айц давтж байгаа. Тэгэхээр эцэг их болно гэдэг бол сайн эцэг их байх нь өөрийнхөө дотоод сэтгэлийг эдгэж, өөртөөгөө холбогдож тэр удирдах чадаагүй хинч зааж өгөөгүй тэр сэтгэл хөдлөлийг гацчихсан энергийг ойлгож мэдэрч ухаар тавьж явуулах арга ухаан суралцахыг хэлж байгаа. За. Энийг шил төвтэй арга бол behavioristудаас өөр байна. Behaviorist бол ийм зан гаргасан бол ингэж шийдэг. Одоо би Австралид хүний нөөцөөр сурсан. Энэ behavioristуудын онолыг шууд л дахиад заадаг. Мотивацийн онол гэж ярьдаг. Мотивацийн онол гэдэг нь яадаг вэ гэхээр за хэрвээ ингээд өмнө нь энийг хийвэл ийм юм чамд өгнө шүү гэд тэгэх юм бол хүн ингээд хөдөлдөг хийдэг юм байна л да. За хэрвээ шийдэх юм бол тэр муу зангаа болно гэж хэлж байгаа. Энэ behavioristуд Skinner гэж хүн ямар хүн бэ гэхээр хүн бол сэтгэл хөдлөлийнхаа сэтгэл хөдлөлгүй
одоо тарих судал хөгжөөгүй үед тийм таамаглал төвшүүлсэн байна. Хүн сэтгэл хөдлөлийнхөө хүний амьтнаас ялгарах хамгийн гол шинж тэмдэг бол оюун ухаанд энд бодол юм аа гэж. Сэтгэл хөдлөлийг тэр чигээр нөгөөсгсөн. Сэтгэл хөдлөл бол амьтналаг байдал болохоос ш хүнд байдаг зүйл биш гэсэн утгатай тийм онолоо төвшүүлсэн байгаа байхгүй. Тэгээ өөрийнх нь амьдралыг ингээд судлаад үзэх юм бол туйлын ганцаардмал тийм хахир хатуу хүн байсан байгаа. Тэгээд энэ хахир хатуу хүний арга онолыг сэтгэл зүйд оруулж ирээд тэгээд одоо бүр ингээд хүн удирдаг ухаанд оруулж ирээд ингээд нэг хэсэгтээ бид нар яах нь сэтгэл зүйгөөсөө таслагдсан байх нь шүү дээ. Одоо харин баруунд болон энэ хөдөлгөөн өрнөд үгүй бид нар энэ аргаар явах ёсгүй байна гэдэг онолууд менежментэд ч гэсэн нэвтэрч эхэлж байгаа. За энэгшил төвтөө байна гэдэг нь та насан туршдаа тэр хүүхдийн итгэлцлийг хүлээн гэсэн үг. Насан туршдаа тэр хүүхдтэй нь чин сэтгэлийн нандин даслагчгүй холбоог бий болгоно гэсэн үг. Тэгээ энэ холбоо, тэр холбоос тэр нандин зүйл энэгшил чинь хүүхдийн safety, аюулгүй байдал. Альва амьдрал тохиолдох хүнд бэрхшээл зовлонгоос хамгаалал болж өгдөг. Safety and security. Аюулгүй байдлын баталгаа хамгаалал болж өгдөг. Аюулгүй байдлын баталгаа хамгаалал чинь зөвхөн мөнгө санхүүгийн асуудал биш байх нь шүү дээ. Таны хүүхдтэй өгөх тэр нөхцөл болцолгүй хайр, хүлээн зөвшөөрөл, энэгшил байх нь. Энэ энэгшил баттай байгаа хүүхэд бие даадаг. Та бие даа гэж загнаад, хичээлээ хий гэж загнаад, ингээд байнгын өглөж янснараа хүүхэд бие даасан хүн болдоггүй. Харин урмал ногоо тарихад яадаг хөрсийг нь бэлддэг тийм үү? Тэр энэгшил төвтөө хүүхэд хүмүүжлийн арга бол хүүхэд бие даах зүр сэтгэл нь нээлттэй, энэ амьдрал нээлттэй, амжилттай, дээрэс нь ад жаргалтай, хамгийн чухал нь ад жаргалтай шүү. Ад жаргалтай хүн болох тэр суур хөрсийг нь бэлдээд өчөж байгаа. Харин том хүн болох уу үгүй гэдэг бол байгалийн процессынхаа дагуу угаасаа том хүн болно. Том хүн болох гэж битгий яараач гэсэн үг. Хөрсийг нь л бэлдээд байх нь шүү дээ. Харин том хүн болох гэж байгаа гэд нөгөө нэг тавьсан урах гэж байгаа үрийг нь урагч байгаа нөгөө хитэн цэцэг ногоогоо ийш нь нэг зөөгөл тийш нь нэг зөөгөл байшуулаад янз бүрээр дээрээс нь илээл тордоол ингээд байдаггүй шүү дээ. Ургам ногоо тарж байгаа хүмүүс чинь тооталынх нь хөрсийг нь л бэлдээд байдаг тийм үү? Хөрсийг нь бэлдээл өмхийн ногоонуудыг нь авч хагаал, огтмол услаал, хайрлал, инхрийлэл ингээд идэг шүү дээ. Цэцэг ногоотойгоо хөвдөл сайхан яриад ахаар ургадаг гэсэн тийм судалгаанууд биш шүү дээ. Тэгэхээр та хүүхдийнхаа бие даах хөгжлийнхэн суурийг тавина л гэсэн үг. Тэгээд том хүн болох нь аяар байгалийн жамаараа том хүн болно. Том хүн болохдаа гайхамшигтай сайхан таныг ойлгож мэдэрдэг энэ ертөнцөөс сайн сайхныг олж хардаг. Бэрхшээлийг даван туулах гайхамшигтай чадамжтай. Зүрхэн нээлттэй. Одоо энэ дэлхийд болж байгаа дайн дажин шунхаарл, хит ялгаатай байдал, бусдын боломжийг хулгайлдаг, дүр эсэгдэг, аз жаргалгүй, амжилттай юм шиг харагдавч аз жаргалгүй энэ амьдрал чинь том хүн болоогүйгийн шинж тэмдэг байхгүй. Сэтгэл зүйн хувьд бие даасан том хүн болоогүйгийн шинж тэмдэг. Дотроо хох болсон. Тэр хоосон орон зайгаа гүц нөхөж бий болохын тулд янз бүрийн юм нөхөд энэ замдаа бусдыг зовоод байгаа гэсэн зовлон тарьдаг хүмүүс болж байгаа. Гэхдээ тэр хүн дотроо аз жаргалтай биш байдаг. За энэгшил бол ийм томын холж ухаан байх нэ. Энэгшил юу биш вэ гэхлээр за энэ 30 минут өнгөрцөн учраас шууд хэрхэн энэгшил тогтоохоо гэдэг рүү ороод явчих да. За биеэр ойр байр гэдэг бол ерөөсөө энэгшлийн нэг л хэлбэр.
Хүмүүс ингэж бод ганцхан цуг унтаад л байвал ганцхан хүүхдийнхээ хажууд л байгаад байвал миний хүүхэд надад энэгшчихнэ гэж боддог. Үгүй. Харин ч сэтгэл хөдлөлөө удирдах чаддаггүй буюу хүүхдээ хайр өгдөг боловч хажуугаар нь шийтгэл. Хажуугаар нь өвдөлт өгдөг. Шийтгдэг, зоддог, загнадаг, турмгийлдэг, муухай ааш гаргадаг бол хүүхэд confused буюу ээждээ итгэж болох юм шиг, хайрлаж болох юм шиг, нэг талаараа ингээд болохгүй юм шиг юм эргэлзээнд өсдөг. Ялангуяа гэртээ удаан суугаад маш их өөрийнх нь эрхэн зөрчигдчихсэн хэрэгцээний хангахгүй байгаа ээж нар бохомдсон шүү дээ. Удаан хугацаанд бохомдоод уурлаад явчихлаараа хүүхдээ тэрийг гаргана. Тэрийг харахтаа хүүхэд ээж аавын гонигтай байдал, ууртай уцаартай энэ байдлыг харахтаа миний буруу гэж ойлгоно. Тэгээ миний буруу гэж ойлгож байгаа хүүхэд чинь эцэг эхийнхаа ээж аав нь болж эхэлдэг буюу би сайн хүүхэд байхгүй бол ерөөсөө ээж аав нь янз янзын ээж аав сэтгэл санаа хэцүү байх юм би шийдвэрлэх юм би болохгүй юм би ээжигээ гомдоох юм байна би том хүн болохгүй бол энэ санхүүгийн асуудлуудыг шийдэж өгөхгүй болохгүй юм байна гэд хүүхэд байхаа болждаг. Тэгэд хүүхэд насандаа хүүхэд байж чадаагүй хүн чинь том болохоор том хүн байж чадахгүй. Өтөл насандаа ч өтөл байж чадахгүй ингээд юм гацаанд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол яах нь биеэр ойр байх маш чухал. Хүүхэд хэр нялхнараа байна. Тэр хэмжээгээрээ хүүхдээ биеэр ойр байх нь чухал. Гэхдээ ээжийн сэтгцийн эрүүл мэнд чухал учраас дандаа өөрийгөө хоошин тавиад, нойроо хоошин тавиад, хоолоо хоошин тавиад хүүхдийнхаа ингээд дээрээс хараад хүүхдтэйгээ тоглоод хүүхдээ байнга тэргээл хүүхдээ ингэдэ гэсэн огт биш. Энэ бол төгс эцэг байх тухай асуудал биш шүү. Хүүхдээ хоол тавьж болно, хоолоо идэж болно. Та орхиод хүүхдээ хүнд даатгаж орхиод өөртөө цаг зарцуулж болно шүү дээ. Тэгэхээр биеэр ойр байна гэдэг бол энэгшил тогтоох аргын зөвхөн нэг нь. Гэтэ энэгшил биеэр ойр байж энэгшил тогтоохдоо mirroring гэж нэг арга толон өстэй. Та хүүхэд тань руу инээмсэглэл өөдөөс нь инээмсэглэн харж байвал өөртөө нь харна, ярих гад байвал өөрөөс нь ярих нь байна. Хүүхдтэйгээ олон цагаар тоглох албагүй шүү дээ. 2-3 минут. 2-3 минут одоо 30 минут тутам 5 минут ч юм уу. Баг байх тусмаа тий баг байх тусмаа 30 минут ч юм уу 5 минут ингээд хөөхөн хөл гарыг нэлээд тоглоод биеинд нь массаж хийгээд биеэрээ хүрээд болж өгөл ингээд тэврээд байх хэрэгтэй. Ялангуяа 4 сараас өмнөх хүүхэд бол ерөөсөө биетэйгээ ойр байх бол маш чухал. Маш их уйлаад твдэд аваад нүцгэн тэврээд ээж надад зааж өгч байсан нүцгэн тэвэрч бай гэд. Нүцгэн тэврээд цээжиндээ унтуулаад хүүхдээ бас ингэж зөөж явдаг тийм зөөлтөрөө зөөж явдаг тийм хэрэгслүүд бас би болцсон байсан шүү дээ. 4 сартаагаас хойш бол энэ хугацаагаа багаар багасгаж болно. Өөртөө цаг гаргаж болно шүү дээ. Тааж гисэн өөрчлөлт өнөр явж байгаа налах байтэ гэдгээ анзаарах хэрэгтэй гэж. За хоёр дахь нь 3 наснаас өмнөх энэ цаг хугацаанд бол биеэр ойр байна гэдэг маш чухлаа. Хоёр дахь нь энэгшил тогтоох аргуудын нэг адилхан байдал. 2 нас төхөөл өнгөрөөл ирэнгүүт хүүхдүүд ээжтэйгээ адилхан байх гэдэг. Суусан газар нь адилхан хөдөлгөөн хийгээл адилхан хоол идэгээл хэрвээ та хүүхдүүд чинь хоолны асуудалтай байгаа бол гэр бүлээрээ тойр сууж аваад адилхан хоол идэх. Яг адилхан байдлаар идэх. Адилхан юм уух гэдэргээд тиймэрхүү юмнуудаа ихсгэж болно. Ялангуяа 3 наснд бол энэ адил байдлын төлөө ээжтэйгээ аавтайгаа адилхан байх маш чухал болж эхэлдэг. Адилхан байхдаа хүүхэд яах нь энэгшдэг байх нь шүү дээ. Тэгэхээр ээж аав нар чиний энэ зан чинь надтай адилхан, чи над ээжтэйгээ адилхан ийм дүр төрхтөө гэдэргээд хэлж болох нь үг үйлдэлийг нь дуурайж болно. Адилхан зүйлүүдийг хийж болно. Энэ ерөөсөө энэ адилхан байдлын аргаар чинь
Хүүхэд таныг дуурайж, үлгэр жишээ авч том хүн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр 3 нас одоо хүүхэдтэй хүмүүс бол таныг дуурайх учраас, хүүхэд чинь таны тод учраас өөрийнхөө зан дадал, өөрийнхөө байгаа байдал дээр өөрчлөлт гаргаж эхлэх нь. Угаасаа таныг дуурайна. Энэ над шиг хүн болох гэдэг. Миний энэ муу зан сурчлаа гэдэг. Тэгэхээр угаасаа сурна. Тандаа ээнэгшсэн бол тэр зангаар чинь тэр адилхан үйлдэлүүдэд чинь хийн таны өвөнд орно. Тэгээд тандаа адилхан байхын тулд адилхан хувц өмсгөж эхлэн хувц хөнрөө чинь дуурайна гэдэг. За 3 дахь чухал юм бол significance буюу чухал байдал. Би ээж авийн чухал хөөхд. Би олон ах дүүтэй, эгч дүүтэй ч гэсэндээ би чухал хүн шүү дээ гэдэг тэр мэдрэмж. Ээг өгөх маш чухал. Тэгэхээр энийг өгч яана гэд хүмүүс хит магтдаг. Чи өстө хамгийн шилдэг нь. Чи хамгийн мундаг нь. За жоохон хөөрхөн үйлдэл хийх болгонд нэг магтаал алгаад ашаал ёстой сайн мэн гэдэг. Энэ үед юу болдог вэ гэхлээр хүүхдээс хүүхэд өөрийгөө хүүхэд таны төлөө тань таалагдахын төлөө хичээж тань таалагдахын төлөө амьдрах тэр суурийг тавьчихдаг. Дандаа үр дүнтэй байх нь шүү дээ. Энийг хийчвэл ээжэд таалагдчихна. Энийг хийчвэл ааваас магтаал авчна. Энийг хийчвэл намайг мундаг гэж хэлнэ. Энийг цааталтаа юу ах нь? Энийг ийм байвал би дуудуулаад байвал гой харагдаад байвал хөөрхөн байвал хөөрхөн зан гаргаад байвал аав ээж намайг мундаг гэж хэлээд магтчихна. Цаа талдаа аав ээж намайг хайрлчихна гэж хэлдэг байна. Тэгэхээр хөөрхөн үйлдэлүүд хийж болно. Хаяа та мэдээж баярлаа гэж хэлнэ. Сайн байна, мундаг шүү гэж хэлж болно. Гэтэ тэр хөөрхөн үйлдэлүүд болгонуудыг нь битгий магт. Зүгээр хажуугаар нь хараад нөхөрлөгөө хамт байгаа хүнлүгээ нүдээ ирмээд ямар хөөрхөн юм бэ гэж хоорондоо солилцоод чимээгүй өнгөрүүл. Энэ үед хүүхэд өөрөө тэр ертөнцийг ямарч үрдэн хүлээлтгүйгээр нээж өөрөөрөө бахархах тэр сэтлийг олж авч яадаг. Харин хэд магтах үед яах нь бусдад таалагдах тухай бодож эхэлж байгаа. Манай нийгмээр дүүрэн Америк, Монгол хоёр адилхан соёлтой. Манай нийгмээр дүүрэн яаж байна? Бусдад таалагдахын төлөө л юусоо юм хийдэг хүмүүс их болчиход байна шүү дээ. Тэгээ эн чинь энэ тохиолдолд дандаа эмзэг байдаг. Таалагдахгүй бол яана. Ээж намайг тоохгүй бол яана. Хайрлахгүй бол яана. Чухал мундаг гэж хэлэхгүй бол яана гэсэн айдас дагаад л явж байдаг. Тэгэхээр тийм сэтгэлийн амар амгалан байдал, жинхэнэ амралт энэ хүүхдэд ирэхгүй. Хэрэг хүүхд чинь хайрын чинь төлөө хичээж байгаа бол зөвхөн та гоё юм хийснийхэн төлөө магтдаг бол анхаарал хандуулдаг бол өмнө гаргаж дуулуулж агаад гоё өгчөө, сайн өгчөө гэд магтдаг бол яах нь хүүхд чинь таны хайрын төлөө хичээж хөдөлмөрлөж эхэлж байна. Дандаа хичээж хөдөлмөрлөж байгаа бол яах нь жинхэнэ амралт байхгүй. Хүүхэдийн тарих хөгчөд жинхэнэ амралт тоглоом л чухал гэдэг. Тоглох л чухал гэдэг. Тоглохдоо ямарч үрдэн хүлээлтгүйгээр цаг хугацааг умартан тоглох, тийм ээ. За хүүхдээ хэд магтахгүй байх нэ. Тэгээд хүүхдээ хэд магтахгүйгээр чухал гэдгийг нь яаж ойлгох юм бэ гэж байна. Чухал гэдгийг ойлгуулах чинь маш амархан. Анхаарлаа хандуулна. Уцаа тавиад хүүхдтэй анхаарлаа хандуулна. Та маш завгүй ажилдаг бол өдрийн төгсгөлд гэртээ орж ирээд уцаа холтай зургтаа унтраа. Тэгээд хүүхд рүүгээ 100% анхаарлаа хандуул. Ээж аав. Энэ үед гайхамшигтай нь юу гэж яаж харилцан солилцоо аваад. Энэ үед таны ажлын стресс таалагдана. Энэ үед та одоо цагтаа байна. Хүүхдээсээ маш их аз жаргалын гормоныг авна. Та хоёрын хооронд амьд харилцаа үүснэ. Харин зургтаа хажууд нь тавьчихсан зургт үзэнгээ хаал идэл уцаа шүүрж аваад уцаар яриад ингээд чухал биш гэдэг энэ мэдээллүүдийг дандаа бид нар яах нь анхаарлаа өөр зүйлд хандуулснараа өгч идэг. Одоо та тушаад үзээрэй. Хоол хийх гээл анхаарлаа хоолндоо хандуулах гал ирэх үед чи хүүхд чинь хөлнөөс чинь зуураад орилол эхэлж байгаа тийм. Энэ үед яаж болох вэ? Одоо манай хүүхд 2 нас хүрэх гээд явж байгаа учраас гар хөлн гайгүй зүгшрүүлж байгаа.
Тэгээ хажуудаа галтгоон дээрээ нэг юм сандал тавиад ундгүй юм сандал мандал байдгийн байлаа шүү дээ. Ингээд түшүү хідэн талаас нэг хамгаалцдаг. Монголд бол гараараа хийсэн ч болохоор тийм сандалууд байгаа. Тийм сандал тавиад өндөрлөгтэй сандал тавиад галтгоон дээрээ суулгах чинь. Тэгээд хідэн гурил өгөөд хідэн сав өгөөд ус мусыг холиулаа. За энийг ингээд хутгаад дараа нь энийг ингэж хийгээд ингээд ээжтэйгээ хамт хоол хийн шүү гэд. Энэ тосгуур дараа аваачж агаад ногоо угаалгаж байгаа юм. Ногоо жижигхэн ногоо хэрчүүлнэ гэдэг нь нөгөө хутгаар биш шүү дээ. Янз бүрийн халбаг одоо хүүхдийн тоглоомын хутга өгөөд хийлгэж болж байгаа юм. Тэгээд ингэж ихсэн цагаас эхлэн хөлнөөс зуурдаж орилгоо болсон буюу анхаарлаа хоолнд хандуулмагц надад анхаарал хандуулаач гэд орилгоо болчихж байгаа юм. Харин хажууд нь ээж нь цуг хоол хийгээд цуг оролцуулаад байгаа учраас үнэхээр баяр жаргалтай болж байгаа. За анхаарлаа хүүхдээ хэрвээ хүүхд чинь чухал гэдгийг ойлгуулъя гэж бодож байгаа бол өдөрт хамгийн багадаа ядаж 5 минут ганцхан тэр хүүхдэд анхаарлаа хандуул. Өчтөр маш гоё юм болсон. Яасан гэхлээр ээж нөгөө хоёр жоохон хүүхдийн дунд гүйж байгаа учраас заримдаа ганцаарчилсан тийм яарахгүй цаг гаргах нь хэцүү байдаг. Харин нөхөр ажиллаа эрт тараад багыгаа нөхөртөө өгөөд тэгээд хүүхдүүдэд усанд оруулсныхаа дараа багыгаа нөхөртөө өгөөд томьёогоо уснаас гаргаж ирээд массаж хийгээд хөл гараар нь тоглоод ер нь бол дандаа тагдаг. Гэхдээ бүр юм тусгай цаг гаргана. Тэгээд нүдрөө нь хараасан ч нүдрөө нэлээд удаан ширцсэн. Тэгснээр нэлээд удаан ширцэжсэн намайг ингэ тэрийгээ тэрж байгаа. Чи 22 настай хөвгчт. Тэгээд тэрснээ намайг үнсэж байгаа. Духан дээр үнсээ, хатар дээр үнсээд. Тэгээ нэх гой санаа алдснаа босч ирээд ингэ тэрээд. Ийм гой нандан цагуудыг гаргаж авах. Хэрвээ би за одоо хурдан хоцлаад хурдхан шиг хоолоо идээд одоо хурдан унтна гэдэг ингээ яаруулсан бол энэ цагийг би бит хоёрын донд ийм гоё цаг үсэхгүй байхсан тий. Тэгэхээр бидний амьдрал стресстэй яараад сандраа твдээд байгаа учраас бид нэр уурлаад хүүхдтэй төвчээргүй хандаад байна. Тэгэхээр нэгшил төвдөө энэ хүмүүжлийн арга бол амьдралдаа том өөрчлөлт хийх гэсэн урилга. Хэрвээ та дандаа стресстэй бол мөн санхүүгийн байнгын асуудалтай байгаад байдаг бол харилцааны их асуудалтай бол нөхөртөөгөө байнга харилцдаг бол хүүхэд гэмтэж байгаа. AC буюу хүүхэд хүнд хэцүү AC гэсэн нэг юм судалгаа байдаг нөгөө adverse childhood experience хүнд хэцүү амьдралыг тулсан буюу эдгээр 10 зүйлийг хүүхэд наснд нь байсан бол травматай байх, сэтгэл зүйн асуудалтай байх магадлал өндөр байдгаа гэсэн тийм судалгаа хийсэн байгаа. Тэгээд манай өвч хөлөөлөгч нар энэ 10 асуултыг өсө бөгөлдөг. Тэрэнд нь юу гэдэг вэ гэхлээр эцэг их дандаа загнаж зоддог. Загнадаг, элдвэр хэлдэг чи болоогүй байна, чи тэнийг байна, мангар байна гэж элдв нэрээр дууддаг. Ингээд зодод загнаж уурлаж элдв нэрээр дуудах чинь ээж аав стресстэй байна, амьдрал нь болохгүй байна. Өөрийнх нь сэтгэл санаа туйлын хэцүү байна гэсэн тохиол шүү дээ. Өөрөө өөртөө эдгэрлийг хайрлаа гэсэн тохиол. Тэгснээс босч ирэнгүүтээ хүүхдээ гэмтээжээ гэдэг хүн байхгүй. Төвчээр байхгүй дээ. Төвчээр алдсандаа үнэхээр болохгүй даа л яхаа аргагүйгээр хүүхдээ ийм зан гаргачихж байгаа шүү дээ. Дээрээс нь гэр бүлд нь сэтгэл зүйн асуудалтай хүн байдаг бол тэрнээс айд сандарч төгшдөг бол ээж аав нь сэтгэл зүйн хүнд асуудалтай бол гэрт нь арх донтолттой хүмүүс байдаг бол бэлгийн хүчрхийлэлд орж исэн бол өртөж исэн бол анхаарал халамж огт хандуулдаггүй неглект хийж исэн. Өөрийнх нь хүүхдийн хэрэгцээнд идэх, ундах, хоолох, анхаарал хандуулах, хайрлуулах энэ хэрэгцээг тэр чигээр неглект хийсэн буюу хаахраагүй бол том болоод хүүхэд сэтгэл зүйн гүн асуудалтай, depression, сэтгэл готрол, сэтгэл түгшралт, нэг л зориггүй, нэг л ерөөсөө юмд дутдаг, нэг л болдоггүй, нэг л муу юм ингээл араасаа тохиолдоод байдаг. Аз жаргалгүй нэгэн болох магадлал өндөр байдаг. Үүн дээр нэмээд сүүлийн үед
тэр 10 зүйл дээр юу орж иж байгаа. Питер Левинигийн ярьжсэн. Питер Левинигээд маш гайхамшигтай бийд тулгуурласан сэтгэл зүйн арга заадаг тийм хүн байдаг. Питер Левини хоёр зүйлийг энэ үүн дээр нэмсэн байдаг. Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотойгоор хүүхэд травма авах үүн дээр нэмээд хоёрт нь осол аваар. Хэрэв эдгээр 11 12 зүйл ингээд тохиолдож исэн бол хүүхэд яах нь травматай болоод цаашдаа ингээд амьдрал хүнд болох одоо сэтгэл зүйн асуудалтай болох сэтгцийн асуудалтай болох магадлал өндрөө гэж байна. Гэтэ юу гэж травма гэж юу вэ? Би хүүхдээ ингээд ойлгуулахад травма үүсгээд байгаа юу гэж бодог гэж яриад байдаг. Травма гэж юу вэ гэхлээр травма бол хүүхдэд тохиолдсон хүүхдэд бидний амьдрал тохиолдод байгаа үйл явдал биш. Дайн дажин дундуурч хүүхдийг травмаагүй авч гарах боломж бий. Мэдээж айдас мэдас тийм нөлөөлнө. Гэхдээ гүн травма суулгахгүй байх боломж бий. Травма гэж амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдох үед, айж төгшөж мэдэх үед, уйлж сандрах үед миний хажууд намаа гэх ойлгож нэмжин сэтгэлээр хандах хэн нэгэн байгаагүй үед миний дотор явж байгаа тэр процессыг, сэтгэл зүйн процессыг хэлж байгаа. Ингээл ийм зүйл тохиолдоход би хинж биш. Хүүхдээ сэтгэл хөдлөлөө удирч чадахгүй уйлж байгаа үед behavioristed юу гэж хэлдэг вэ? Өөрөөр нь уйлуулад тэгээд таашруулад орох. Битгий уйлах үед нь анхаарал хандвал энэ үед хүүхдийн дотор ямар процесс явагдаж болох вэ? Хүүхэд маш их уйлцсан сэтгэл нь ингээд өвдсөн байгаа үед анхаарал хандуулахгүй ингээд буруу хараа суулаа гэж бодъё. Хаяад гарлаа гэж бодъё. Тэр үед ингээл намайг хинж таадаггүй. Би хинж биш. Итгэж болохгүй. Ээж аваад итгэж болохгүй гэхээр амьдралд итгэж болохгүй. Тэгэхээр энэшил төвтөө энэ арга үйл гэдэг бол зөвхөн нэг хүн, ганцхан хүн бүх ээж аав нар байх албагүй. Эмээ өвөөч байсан болно. Эмээ өвөөгөөс өөр хүн ч байсан болно. Зөвхөн нэг хүн тогтмол нэг арга зүгээрээ, нэг нэмжин сэтгэлээрээ тэр хүүхдэд хандаад л сэтгэл зүйн хэрэгцээг нь хайраар хандаад л хангаад л байхыг хэлж байгаа. Ганцхан хүн байхад болно. Тэрнээс дээш байвал бүр сайн л та. Ганцхан ээж яах нь хүүхдээ уйлж байгаа үед нь тэврээд тайвшруулдаг. Ээж хүүхдээ чухал шүү гэдэг мэдрэмжийг төрүүлж анхаарлаа бүрэн хандуулдаг. Ээж аав хүүхдээ биеэр ойр байдаг. За одоо дөрөв дэх энэ нэшлийн арга руу орох гэж байна. Дөрөв дэх нь belonging буюу харьяа хамаарал. Чи минийх шүү гэдэг харьяа хамаарал. Хүүхдүүд бага байхад хамгийн их айцуудын нэг өрмөл хүүхэд гэдэг тий. Хүүхдүүд эгчнэр нь дүүнэр нь тоглоод чи айлын өрмөл хөвгчтэй гэж хэлэхэд ямар их айц турдаг вэ тий. Belonging буюу харьяа хамаарал маш чухал гэдэг. Чи минийх шүү. Чи миний хөвгч. Хизээд би чиний ард байгаа шүү. Чи надтай адилхан хөвгч. Belonging харьяа хамаарал маш чухал гэдэг. Хүүхдэд аюул тохиолдоход бидний ер нь хүний сэтгэл зүйд аюулын мэдрэмж төрөхөд амиа хамгаалах инстинкт хөдөлдөг. Гэтэ ганцхан амиа хамгаална гэж ингэдэг юм байна л да. Хүн togetherness буюу хамтаж байдлыг шууд хаадаг. Аюул тохиолдоход миний хайртай хүмүүс хаана байна? Миний аав ээж хаана байна гэдэг. Хэрвээ тань энэгсэн бол хүүхд чинь аюултай зүйлийг харахтаа тань руу гүйж ирж байгаа. Ялангуяа 15 сартаагаас ахуулаад хүүхд чинь зөвхөн танилуу наалдаад өөр хүн рүү харахгүй, өөр хүн дээр очихгүй өдр байгаалаа бол танд энэгсэн байна, сайн байна гэсэн үг. Угаас аяар яах нь хөгжлийнхөө замаараа өөр хүнтэй харьцаж эхэлнэ. Гэхдээ танилуу наалдсан байгаа чинь өөр хүний дагаад явчихгүй. Өөр хүний дагааж явчихгүй. Миний ээж аав л надад миний амьд үлдэх одоо миний амийг хамгаалах гол
хүн шүү гэдэг тохиог аль хэдийн авчихсан байх нь шүү дээ. Энд чинь сайн гэсэн тохио. Гэтэл behavioristуд яадаг вэ гэхээр одоо хүүхдүүдэд нийгэмшгүй болохлоороо ингээд чам руу наалдаад байгаа гэдэг. 5 наснаас өмнө гэх нийгэмшүүлж зовоогоод явах вэ. Тэгэхээр цэцэрлэгт явдаг бол хангалттай нийгэмшиж байгаа. Тэгээд хагасаа бутан сайн цэцэрлэгээс бусад цагуудад өөртөө нийгэмшүүлэх, өөртөө ойртуулах тэр цагийг л ихсэх хэрэгтэй. Юм ч бас бусад хүүхдүүдэд тоглуулна гэж яарах хэрэггүй. За Блонгийн харьяа хамаарал байх нь. 5 дахь нь мэдрэмж. Хайрлагдсан тэр мэдрэмж. Чухал гэх мэдрэмж, аюулгүй мэдрэмж. Тэр мэдрэмжийг дандаа ингээд мэдрүүлж байвал хүүхдээ харахтаа баярлдаг тий. Чи ямар би чамайг одоо нөгөө хүүхдээ тийм их хүүхдээ харахтаа баярлж байгаа хайрлж байгаа тэр мэдрэмжээ илэрхийлэх нь шүү дээ. Илэрхийлэхгүй бол яаж тэр хүүхд мэдэхгүй шүү дээ. Хүүхдээ авахтаа нэг ингээл төмөр хүн шиг очиж аваа за яасан ямар байсан гэл ингээл суулгаал аав явцдаг бол тэр хүүхд мэдрэмжийг мэдрэхгүй. Мэдрэмжээ илэрхийлж эхлэх хэрэгтэй хана. Хайртай гэдэг мэдрэмжээ илэрхийлэх нь байна. Амьдрал бол баяр хөөр гэдэг тийм гоё мэдрэмжүүдийг өгөх хэрэгтэй. Талархал, хайрыг. Би ингэхтэй хүүхдүүддээ яадаг вэ гэхлээр талархал өөрт нь хэлдэг. Миний амьдралд ирсэн баярлалаа. Би чанд маш их хайртай шүү гэд. Хайртай гэдэг нь өдрөө нь харж байгаад хэлэхдээ тэгэл. Тэг энийг баян тэгэл зууралдаад хэлээдэй гэсэн үг шүү дээ. Хитгэн мөч хитгэн хормол орно. За хамгийн дараагийн чухал зүйлүүдийн сүүлийн нэг зүйл нэг бол энэгшил тогтоох нэг зүйл бол бинг нөвн танигдах гэж байна. Хөөрхөн юм хийгээл ярддаг танд харуулах гал гэдэг. Тэнгүүд нь хүн гэж авч үзэхгүй цаашаа бай гэлтэй. Цаашаа бай дугуйваа гэдэг танигдах тэр зүйлсэд орохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр би чухал хүн шүү гэж танигдах. Би хүн шүү гэдэг танигдах тэр боломжуудыг хүүхдэд өгнө. Ялангуяа 4 наснаас хойш энэ өөрөөрөө бахархах энэ мэдрэмжүүд нь өвчтөе илэрхийлэгдэж эхэлдэг. Гэхдээ танигч байна гэд байнгын магтаад аж болохгүй байна. Магтах төдийд хүүхэд яхна. Хитрхи магтвал хүүхэд тань таалагдахын төлөө л хичээж хөдөлмөрлөөд дандаа амархгүй байх нь штэ. За хөөрхөн юм яриа гэж бодож ирсэн чинь нэлээд онол болоо явчих шиг боллоо. Тэгээ бэрхшээлийг энэгшүүлнэ гэдэг бол эдгээр зүйлсүүдийг хэлж байгаа юм. За бид нар амьдралдаа хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүр ингээд үе уламжлалд дамжиж ирсэн нэг тийм буруу дотгочихсон зан зүйлүүд байдаг. Тэрийг би тэрнээс хуваалцъя гэж бодож байна. Нэгдүгээр яадаг вэ гэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг энэ тархины асуудал гэж боддог. Энд ингээд бодоол хэлээл, байнгын хэлээл яншаад байл. Би хэлээд үг авахаа боллоо гэж. Та зөвхөн хүүхдээ хүмүүжүүлэхдээ толгооноосоо дэш хүмүүжүүлээд байна. Энэ зүрх чинь байхгүй байна. Би чинь байхгүй байна. Өөрийгөө сонсож чадахгүй байна гэсэн утгатай. Хэрэг хүүхдээ үнэхээр та сайн хүн болгож жинхэнэ гоё юм аз жаргалтай хүн болгоё гэж бодож байгаа бол хамгийн эхлээд нэгдүгээр өөрийнхөө зүрх тарих хоёрыг холб буюу эдгэрлийн замыг ол. Тархинаас зүрхэнд очих аялал хамгийн хол аялал гэж байгаа шүү дээ. Хүүхдүүд энэ 5 байдлаар энэгшлийг ингэж төлөвшүүлж өсгөөгүй бол юу болдог вэ гэхээр санаа зовлтгүй та ганцаараа биш би ч тэгэж өссөн. Энэ дэлхийн ихэнх хүн энэгшил дутуу өссөн байгаа даа. Энэ тохиолдолд ингэж өсвөл юу болдог вэ гэхээр зүрхээ хаачдаг. Зүрхээ хаачаа зөвхөн майнд амьд үлдэх инстинкт оюун ухаанаараа л толгоогоороо бодлоороо л амьдралаа удирдна. Тэгээд хатуу ширүүн байгаад байгаа юм. Тэгээд амьдрал танд хатуу ширүүн хандаад байгаа юм. Та зүрхээ хаачсан учраас та амьдрал хатуу хандна. Амьдрал буцаага танд хатуу хандна. Тэгээд зүрхээ хаачсан зөвхөн толгоогоороо яваад байгаа учраас бэрхшээлийг даван тулж чадахгүй нураад унчиж байгаа. Амьдралын бэрхшээлүүдийг боломж болгож хувиргаж, мэрэгэн ухаан болгож хувиргаж, хөгжиж дэвсэж чадахгүй байгаа. Нэг газраа гацаад байгаа чинь тарих чинь зөвхөн бодлоороо та амьдралаа удирдаад байна. Зүрхээ хаачсан байна гэсэн үг. Энэ бол трауматай байгаагийн шинж тэмдэг.
Эн чин травматай байна. Хүн энэ дэлхийд травмаагүй хүн гэж байхгүй шүү дээ. Сэтгэлийн шок шарахгүй хүн гэж байхгүй. Харин эдгэрлийн замыг олоо гэж байгаа. За. Ингээд эдгэрлийн замыг олоогүй зүрх сэтгэл нэгдэггүй үед бид нэр хүүхдээ хүмүүжлэхдээ гаргадаг алдаанууд байна л да. Байнгын хилдэг, заадаг, засдаг, залруулдаг, шүүмжилдэг. Ингэхгүй байна, тэхгүй байна, одоо ингээд яншдаг. Одоо энийг сансаараа жоохон хүүхдэд 5 хүн ч ялгаа байхгүй. Энийг та нар нөхөр эхнэр дээрээ хэрэгжүүлээд үз. 25 секундээс дээш хэлэх гэж байгаа ямаа 25 секундэд л багтаана. Тэрнээс дээш олон юм ярих хэрэггүй. Тэрнээс дээш хүүхд чинь сонсохгүй. Одоо 6-7 нас ирээд хүүхдүүд сонсгоо болж байна гэж байгаа юм. Та хитрхийх өглээд хитрхийх яншаад байна. Хэлэх гэж байгаа чухал ямаа 25 секундэд багтаана. За энийг хэрхэн багтаах вэ гэдэг би дараагийн дуусахаас өмнө ярьж өгнө. Дуугаа өндөрсөх юм бол хэрвээ та дуугаа өндөрсөх юм бол дуугаа улам өндөрсгөн. Хашгираад дуугаа улам өндөрсгөн. Сүүлдээ та дуугаа өндөрсгөөд дийлхэ болно. Хүүхдийн тархинд юу болдог вэ гэхээр хэрвээ ээж аав нь хүчрхийлээ дуугаа өндөрсгөөд хатуу хандаад байгаа бол тэр мэдрэмжийг нь хаачдаг. Хамгаалахын тулд яах нь хүүхдийн сэтгэл хөдлөлийн тархинд мэдрэмжийг нь хүчтэй мэдрэмж одоо альваг хүлээж авах тэр мэдрэмжийг нь хаачих нь шүү дээ. Тэр мэдрэмжээ хаачгаар хүүхэд гараад аюулыг мэдрэхэ болждаг. Аюултай зөнлөө өөрөө яваад орчиж байгаа. Уйлхаа болчиж байгаа. Айж мэгшгэ болчиж байгаа. Айн гэдэг чинь байх ёстой сэтгэл зүй байдаг. Хүрээ хүүхэд чинь уйлж чадхаа болчихсон бол хитрхи зөрөгтэй, хитрхи аюул дундуур ингээд мэдрэмжгүй яваад өнгөрчиж байгаа бол тэр хүүхэд сэтгэлийн шарах травма авчихсан байна. Одоо мэдрэмжээ нээгтэн тусал. Аюулгүй мэдрэмжийг тэр хүүхдэд өг, ойлгуул гэсэн үг. Одоо мэдрүүл тийм ээ. Хайрыг мэдрүүл гэсэн тохио. За байнгын өглөж янших гэдэг бол хажууд чинь та том болсон хүн өөрийгөө бодоо хажууд чинь ээж аав чинь одоо ингээл амьдрал чинь оролцол байнгын өглөөл яншаал энийг эдэг тэрийгээ ингээд бол ямар ах вэ? Нэг хүн байнгын шүүмжлэл байвал танд ямар ах вэ? Маш хэцүү байна. Гэтэл хайрлуулах гэж чухал гэж мэдрэх гэж ирсэн хүүхдийгээ багаас нь ингээл шүүгээл тэгэж болохгүй ингэж болохгүй гэж заагаал болохгүй байх нь шүү дээ. За хоёр дахь зүйл бол байнгын яаруулах. Хүүхэд амьдралын энэ хингийн зүйлүүдээс суралцж байгаа. Гутлаа өмсөхийн тулд хэдэн удаа буруу харуулж өмсөх хэрэгтэй болно. Хэдэн удаа тэгтэл нөгөө яаруулаад байгаа сандраад байгаа өөрөө стресс ч гэсэн байгаа ээж аав чинь бошуу энийгээ өмс явъя гэд. Дуу хоолой хүртэл тийм байгаа шүү дээ. Алаа хурдл одоо энийг хурдан ингэ. Нөгөө хүүхэд чинь одоо цагтаа бүр ингээд тайвшаад, назгаараад, хоолоо идээд ингээд суух бүр ингээд лост болоод тий цаг хугацаанд төөрөөд анхаалаа нэг зүйл бүрэн хандуулаад тэрнээсээ суралцахгүй байх нь шүү дээ. Суралцна гэдэг бол академик зөвхөн сургууль очиж суралцдаг биш ээ. Хүүхэд хорон бүр ийм бидний амьдралд байгаа зүйлсүүдээс суралцж байгаа. Энэ үед нь дандаа яаруулаад, дандаа ингээл түлхээл хоолоогоороо өөрөө ингээ стресс ч гэсэн тийм ээ. Тэгээд өөрийгөө ихлэ таашруулахгүйгээр хүүхдтэйгээ харилцаад байх юм бол хүүхдтэй стрессийн дуу хоолойгоор ярина. Стрессийн дуу хоолойгоор шаардлага тавиал яаруулал эхлэмэгц хүүхд чинь тэрийг эсэргүүцэн ойрлон, уурлан, бухимдна, юм авч идэн, газар унана. Тэгээд хүмүүжүүлэх улам илүү хэцүү болж хэлж байгаа. За нэгдүгээр 25 секундэд амжуулж юмаа багтаах нь байна. Тэгээд хэлэх гэж байгаа зүйлээ одоо дандаа 50 тогтун байдлаар илэрхийлж сурна. Хүүхдтэй 50 тогтун хүний дуу хоолой ямар байдаг вэ? Тэ? Одоо энийг хурдан одоо би дандаа ажилласаа хоцорлаа. Чамаас болоод дандаа би ажилласаа хоцордог. Чамаас болоод би ерөөсөө миний карьер явахгүй байна. Чамаас болоод би мөнгө олохгүй байна гэл ингээл. Чи дандаа ингэж уйлж хүний заваадаг гэл ингээл. Тэгээд л байвал юу болох нь вэ? Юу энэгшил бай тухай хүүхдийнхаа хөгжил цаад хийж байгаа байх нь шүү дээ. Гэхдээ бид ойлгож байна. Маш их нийгэм стресстэй байна. Одоо ялангуяа ковидын дараах
Тэгээд дайнд аж ингээд энэ зүйлүүдээс болоод дэлхийд даяараа угаасаа стресс бол гүн явагдаж байна. Энэ гэхдээ энэний боол бид нар биш шүү дээ. Таны дотор юу болж байна гэдэг нь одоо таны дотоод ертөнц гадаад ертөнцид тусгалаа болдог. Хэрвээ та бодит материалын байдал дээр амьдрал дээр шинэ өөрчлөлтүүдийг бий болгоё гэж бодож байгаа бол эхлээд тэрийг дотроо амьлуулна. Хайр дүрэн аз жаргалтай амар амгалан амьдралыг бий болгоё гэж бодож байгаа бол дотроо тэрийг оюун санаандаа төсөөллөөрөө зүр сэтгэлдээ мэдрэмжээрээ бий болгоно. Ингээд бий болгоод эхлэмэгц аяар угаасаа амьдрал дээр чинь бэлээ болдог. Харин та анхаарлаа дайнд ажинд зөвхөн дайнд ажим энэ дэлхийд болохгүй байгаа зүйл, улс төрд болохгүй байгаа зүйлүүд хүн чамтай яаж муухай харилцсан гэл тэр ажлын харилцааны асуудал, ээж аавын харилцааны асуудал юу болохгүй байгаа дээр анхаарлаа хандуулсаар л байх юм бол та стрессээр байна. Тэгээд тэр зүйл чинь амьдрал чинь татагдсаар л байна. Квант физикийн хууль тийм ээ, энергийн хууль. Тэгээд энэ циклдээ ороогцоор л байна. Хүүхдээ улам илүү хүүхдтэйгээ ч гэсэн энэ циклдээ гацаачих юм байна. Тэгэхээр хүн болгонд өгөгдсөн тэгш зүйл бол дотоод хүч чинь. Энэ хүчээ ашиглан амьдралдаа шинэ өөрчлөлтийг өөр. Хэрвээ та маш их ажилдаг, санхүүгийн асуудалтай. Гэртээ ирсэн ч ажлаас чинь утассан хэвээрээ байдаг. Нөхөртөөгөө их нэртэйгээ ойлголцож чадахгүй асуудалтай. Гараад ажлын харилцааны асуудалтай бол та хүүхдийн энэгшил төвтэй байдлаар угаасаа хүмүүжүүлэхэд хэцүү байгаа. Үнэхээр хэцүү байна. Та тэгээд өвчээр алдна. Өөрийгөө зөвхөн өөртөө хатуу хандна. Буцаад тэр хатуу хандсан байдал чинь бусад бүх харилцаан дээр чинь тусгалаа болно тийм ээ. Тэгэхээр би танд хэлье. Та өөрөө агуу хүчтэй. Энэ агуу хүчээ мэдрэх маш амьдрал чинь хэцүү байгаа. Одоо агуу хүчээ нэг аялаа эхлүүл. Манай resilience хөтөлбөр төгссөн хүмүүс дундаасаа нэг 8 хүнийг бэлтгээд энэ квант физикийн хууль дээр тулгуур олсон нэгнийхээ 8 хүн маань надтай нэг жил орчим явна. Тэгээд тэр 8 хүн маань дахиад 8 хүнтэй ингээд баг болоод 8-8-64 хүн байх нь шүү дээ. Тэгээд жил 64 хүн нэгнийхээ амьдрал дээр хүчээ нэгтгэн, энерги хүчээ нэгтгэн бие биенийхээ амьдралд том өөрчлөлт гаргах тэр аяллыг эхлүүлэх юм би 2 хонд эхлүүлэх гэж байгаа. Хэрвээ resilience төгссөн хэрнээ сэж рүүгээ орж ирж чадахгүй байгаад миний зарыг хараагүй хүн байгаад байгаа бол буцаад орж ирээд тэр миний зарыг хараарай гэж хэлмээр байна. Resilience төгссөн хүмүүс яагаад энэ resilience төгссөн хүмүүс чухал вэ гэхээр хүн сайн сайхнаар өөрийнхөө бодлоороо дамжуулан хүн сайн сайхныг дэлгэрүүлэх энэ аялал, энэ хүчийг ашиглана гэдэг бол өөрийнхөө дотоод ертөнцийн ажиллаад тодорхой хэмжээнд өөрөө эдгэрлийг олсон хүний зам одоо хүнээс гарах зүйл байхгүй юу? Эдгэрлийг олж эхлүүлээг бол энэ зүйлийг хийж чадахгүй учраас заавал эхлээд resilience хамрагдсан хүмүүс гэж хэлж байгаа. За. Тэгээд түрүү хэлсэн болохоор хэд магтаж болохгүй. Үнэхээр гой зүйл хийсэн бол нөхөртөө их нэртэй эмээ өвөд нууцаар хэлж яриад багтаад өнгөрчих тийм ээ. Дандаа хайр өргөм зүйлүүдийг хөвч чинь хийж байгаа шүү дээ. Дандаа магтаж болохгүй. Гэхдээ юм хийхэд нь баярлаа гэж хэлж болно. Анхаарал хандуулах байдлаар чи ийм гоё юм хийж байгаа юм уу гэдэг ингээд хандуулж болно. Гэхдээ дандаа ингээд баяр үргээл магтаал хүмүүсийн урд гаргаж ирээд дуулуулаад авиасын шалгуулаад тэр хүүхдийг хайрлуулахын төлөө анхаарал халамжаа хүртээхийн төлөө хөдөлмөрлүүлж болохгүй. Тэгээ насаараа хөдөлмөрлөг зогсож чадгүй зөвхөн толгойн ажилдаг амьдралдаа аз жаргалгүй нэг юм болчих гээд шүү дээ. Одоо манай үеийнхэн бол тийм бүтээгдэхүүнүүд. Тийм бүтээгдэхүүнийг тийм би зогсолт хийх гэж их зовж байна гэж. За дөрөвт нь бидний өөрөө мэдхгүйгээр хийгээд идэг зүйл бол бүх юмыг ордоор нь орж хийж өгөх. 11 сартаагаас ахуулаад өмнө нь өөрөө гараараа бариад идэх хоолуудыг байршуулж эхэл. Жижигхэн тийм ээ бага зүйлсүүдийг байршуулж эхэл. Өөрөө ноцолдоод тэмцээд
ингээ хүрэх юмнуудыг хийж өг. Мүлхүүл, гэр орноо нураалга. Хүүхд чинь дандаа ингээ хөдлөх, юм хийх, турших боломжуудыг олго. Ингэхдээ гэрийнхаа аюулгүй байдлыг хангана. Аюултай бүх зүйлсүүдэд нуу холдуул, химийн гаралтай бүх зүйлсүүдэд хүнхүүд хүрэхгүй байдлаар холдуул төгж. Арзад тэгний залгууруудыг хамгаалдаг юмнууд байдаг штэ. Хамгаалалтуудыг бүгдийг нь байршуул. Тэгчээд хүүхэдтэй дураараа тэр гэрээг нураах, тоглох боломжийг олго. Төмбөн шанагаараа тоглоул. Тийм ээ. Тэгээ гутлаа өөрөө өмсөж, янз бүрээр өмсөх, хувцаа өөрөө өмсөх боломжуудыг олго. Хэрвээ дандаа та яараал, стрессэд аваад энэ боломжуудыг хүүхдэд олгож чадахгүй байгаа. Шороо мороонд хутгалдаж те янз бүрийн юм хүүхэд өөрөө хийх юмыг өмнөөр нь орж хийхээ аль болох багасга. Мэдээж зарим үед яарж байгаа бол хэцүү л дээ. Тэгэхээр жишээ нь би хүүхдээ өглөө цэцэрлэгт нь өргөж өгөхөд хувцлахтаа яадаг вэ гэхлээр өглөө нь ерөнхийдөө түрүүнээс ахуулаад би нэг 25 секундэд багтааж заавар өгөн дуу хоолой чинь айдуу зөөлөн байх учиртай хайрын байх хэвээр өмнөөр нь орж юм хийхээ багсааг хитрхи ингээ шүүмжил битээгээд байгаа чинь хэрэг та ингээ боддоо аялын хөтчиг байна гэсэн үг. Нүдэн ханаад аялын хөтчиг ингээд төсөөл аялын хөтж яадаг автобусны урд суучаад за одоо бид нар энэ газар руу ийм газар тэдэн минутын дараа хүрэх гэж байна. Энэ газар очиод ийм зүйлүүдийг хийн. Тэгээд тэдэн минут энэ зүйлийг хийсний дараа ийшээ явна. Тэгээд ийшээ явсны дараа хоолоо идэнэ. Хоолоо явсны дараа тэдэн цаг амарна. Тэгээд танд одоо чөлөөтэй цаг байна гэд ингээд айдуу сайхан дуу хоолоогоор юу хийх гэж байгаа ингээд заагаа замтлаад өгчдөг штэ тий. Хүүхдээ тэгнэ. Хүүхдээ босоод ирэхээр нь би яадаг вэ гэхээр хитрхэн өрөөнд нь ороос өөрөө сэрчин сайхан тоглож идэг. Өрөөнд нь ороо цаахан мэдчлээд ингээ ярьсныхаа дараа хойлоо одоо памперсаа солих уу гэж. Памперсаа солих гэдэг. За тгий гэх юм бол. За одоо яваад памперсаа тийм юмтайгаа аваад ир гэдэг. Тэгээ дуртай яваад аваад ир. Тэгээд соличингууд нь одоо хойлоо дүү дээр очих. Дүү дээр очиж мэдчилжээд хойлоо одоо шүдэ байгаа штэ тэ. Шүдэ байгаачаад яах вүлээ? Хойлоо одоо хоолоо идэнэ. Хоолоо идэж хооронд нь яар болохгүй. Хоолоо идэж хооронд нь сайхан хоолоо идээд ингэж хооронд хоолоо идээд дуусч гинөө. Тоглоод эхлэнгүүд нь хоолоо идээд дуусчвал одоо хойлоо яах вүлээ? Хувцаа өмсөөд машиндаа суугаад цэцэрлэгтээ явна штэ гэд. Цэцэрлэгтээ явах дуртай учраас цэцэрлэгийг нь хөшүүрэг болгож ашигладаг. Тэрнээс өмнө хоолоо идчихэд хоолоо идчихэд одоо хойлоо витамины явна. Одоо нөгөө дуртай ямаа хийн гэдэг. За чи тэгвэл би чамаа хоцолж байгаа хооронд чи ном үзчихэж болно. Номоо үзэх гэдэг бол номоо үзчихэж болно гэж байгаа. Тэгээ зарим үед бол одоо хувцаа өмсөн шүү дээ. Тэгэхээр чи ямар гутал өмсөх үү гэд 2 3 одоо гутлууд игнүүл тавьж агаад өвлийн олон гутлаа авах л дээ нэг 2 гутлаа. Чи ямар гутлаа өмсөх вэ? Чи дуртай гутлаа аваад ир. За малгай бол малгаанууд байх юм. Чи ял малгайгаа өмсмөр байна. Дуртай малгайгаа сонгочих гэд. Тэгээд өмнө дандаа яах нь юу хийх гэж байгаагаа 25 секундэд юу хүсэж байгаа, юу хэлхийг хүсэж байгаа 25 секундэд багтаан одоо энэс цааш хоёлаа юу хийх гэж байгаа вэ? Энэс цааш юу хийх гэж байгаа вэ? Ямар гоё хөгжилтөө гоё зүйл хүлээж байгаа вэ гэдэг ингээ юмнуудаа ингээд дандаа юм сэтгэл хөдлөсөн байдлаар би хуваалцдаг. Яг би ингээд нэг илэрхийлэмж өндөртэй хүн л да. Та илэрхийлэмж багтаа сэтгэл хөдлөлөө хааж гасан бол жоохон хэцүү. Мэдээ жоохон одоо туршлага хэрэгтэй болно, дадлах хэрэгтэй болно. Гэхдээ та хүүхдийнхаа төлөө өстой гайхамшигтай өөрчлөгддөг шүү дээ. Та энийг хийх угаас чадамж чинь байгаа гэж би хэлмээр байна. Жохон алдан нон нь уурлаж бохимдож болно. Гэхдээ буцаад дандаа тааширч аваа. Тэгээ магадгүй хүүхдтэй хэрвээ бохимдчихсан, ууралчихсан бол ээж нь өнөөдөр жоохон бохимдаад ууралчлаа. Үнэхээр намайг уучлаарай. Надад энэ чамтай холбоотой биш шүү. Би чамд уурлаагүй шүү. Би өөрөө бохимдчихсан байсан учраас чамд уураа гаргачлаа. Чи муу хүүхэд биш шүү дээ. Би
чамд уурсан нь чи мөх хөгт гэсэн үгш. Би зүгээр бухимдчихсан байгаа. Заримдаа амьдрал бухимдах зүйл гардаг, уурлах зүйл гардаг. Уучлаарай гэд тэрвэрч хэрэгтэй тий. За ингээд нэг мэдсэн чинь цаг өнгөрчлөө ярих зүйл их байдаг. Хүмүүсийн асуултанд хариулах гэсээр байтал. Одоо нэг дахиад нэг лайв хуваарлаа да. Ярих зүйл маш их байна. За өөрөө мэдхгүйгээр хийдэг алдаан дээр нэг ганц хоёр зүйл хэмжээ. Хэд телевиз үзүүлнэ. Телевиз үзээд байвал англи хэл сурчнаа гэж бодох хэрэггүй. 6-аас 12 цаг бүр телевизийн өмнө орчихсон хүүхдүүд аутизмтай адилхан шинж тэмдгийг одоо зан хандлагыг тийм аутизмтай адилхан шинж тэмдэг тийм хүүхдүүдэд илэрч эхэлсэн гэж байна. Тэгээд унджаар хүүхдүүд одоо баруунд 4.5 цаг телевиз үздэг хүүхэд олон байна гэж. Тэр дундаа 30% нь 4.5 цаг телевиз үзэж байна. Тэгтэл 2 наснаас хойш өмнө телевиз үзүүлж болохгүй гэсэн судалгаа тийм сануулгууд одоо засгийн газраас нь ч тэр эрүүл мэндийн байгууллагаас өгдөг. Гэхдээ таныг ойлгож байна. Үнэхээр телевизийн өмнө суулгахгүй бол болохгүй байх үе гарч болно. Жишээлбэл одоо би 2 хүүхэдтэй болсноос хойш хүүхд дүүг нь унтуулах гэхлээр орилоод унтуулахгүй ч юм уу ийм тохиолдол их гардаг байсан. Тэр үед нь яадаг байсан мэхлээ заримдаа би 20 минут дүүгээ унтуулах хооронд хүүлэх хооронд 20 минут нэг л төрлийн амьд хүнтэй тийм дуутай wiggle гэд мэдэх байх. Тэрийг үзүүлдэг гэсэн. Тэгээ хүүхд ингэдэг өөрөө мэдгүй гаргадаг алдаа гэхэлэр хүүхэд жоохон бохомдоод уурлал ярингууд телевиз тавьж өгчгүй. Одоо энэ дээр үеийн хүмүүс яг гэдэг манай хадмууд эдэр хүүхэд жоохон бохомдоод уурлаа сэтгэл хөдлөлөө илэрхийлээл ярингууд телевиз тавьж өгчгүй. Нэг мэдсэн чинь утас өгцөн явж байдаг байхгүй. Ерөөсөө тийм юм байхгүй. Телевиз технологиос хүүхдүүдийнхаа тархийг хамгаал. Хэрвээ телевиз технологи хамаагүй их үзүүлэх юм бол зөвхөн мэдээллийг хүлээж авдаг хүн болно. Дэвчээр байхгүй. Мэдээллийг л хүлээж авдаг болно. Тэгэд тархинд нь дандаа юм хүлээж авдаг процесс очоо тэр креатив буюу бүтээлч тэр процесс бүтээлч нейронуудыг хөвүүлчихэж байгаа байхгүй. Дэвчээрийн нейронуудыг хөвүүлчихэж байгаа. Тэгээ утас байнга өгөх юм бол допамин донтчихно. Допамин дондоод дандаа шагналын хойноос хөөцөлддөг болно. Утсан дээр нэг зүйл дараал гой юмнууд гарч ирдэг бол амьдрал дээр нэг зүйл дараал гой юмнууд тохиолдохгүй шүү дээ. Дэвчээргүй хүүхэд болно. Дэвчээргүй болохоор амьдралын эхний даваан дээр очиод бууж өгнө. Тэгээд сургуульд орох үед анхаарал нь төвлөрөхгүй. Юм сурахгүй, дэвчээргүй, сууж чадахгүй. Амьдралыг амарханаар шийдэх гэдэг. Амархан санснаар болохгүй болохоор уйрлаад орлоод бүр их хэцүү болдог. Тэгэхээр бага наснд нь телевиз бага үзүүлж амьд харилцаа тогтоож чадвал та нар ээнэгшүүл чадвал дараа нь 4-наас 5-наас ялангуяа 6-7 наснаас эхлээд өсвөр наснд ч тэр хүмүүжүүлэх амархан болно. Хүүхэд чинь том болох тусам хүмүүжүүлэх хэцүү болно. Одоо бага наснд хэцүү гэж бодож байна үгүй. Машин хамгийн амархан үе дээр явж байгаа. Хэрвээ энэ ээнэгшүүлэх зүйлийг сайн хийж чадвал чихэн зөөлхөн таныг 25 секундэд зөвлөгөө одоо ингэж тэгэж гэж хэлэхдээ л биелүүлдэг. Таны өгөнд орохыг хүсдэг. Тийм хүүхэд болно. Харин та яншаар байвал, үйлсээр байвал, загнасаар байвал өгөнд орохоо болно. Таныг огт сонсгоо болно. Яриад эхлэм чинь чихээ хаадаг болно. Тийм ээ? Таныг үзэн цаашлаад ч харилцаа тогтоож үзэн яддаг болж болох нь шүү дээ. Энэ бол Чингис хааны хэлзэг уншд хэрвээ хүнийг нөгөө юу лээ хамгийн эхлээд зүрхийг нь өөртөө аваа. Зүрхийг нь авчихвал бусад байдлаар өөрийгөө хөтлөх амархан гэж байгаа шүү дээ. Ээнэгшил төвтэй хүмүүжлийн арга бол зүрхнээс зүрхэнд холбогдох энэ зүйл юм аа.
За, нэг зүйлийг маш чухал зүйлийг хэлжээ гэж бодлоо. Энэ бүхнийг өгөхдөө за, энэ олон зүйлүүдээс хамгийн чухлыг юм. Ерөөсөө хүүхдийг магадгүй би нэг модель хуваалцчих гэж бодлоо. Хүүхэд хүмүүжүүлэхдээ энэ гурван зүйлийг маш сайн анхаар. Хамгийн нэгдүгээр nurture буюу бие сэтгэл оюуны оюуны хэрэгцээг нь ханга. Сайн унтаж амруул. Хүүхдээ маш сайн унтуул. Аль болох эрт унтуул. Хоол хүнсийн тогтмол үг. Өглөөний цай, өдрийн хоол, дундуур нь нэгдэг зүйл. Чихэр жимснээс аль болох хол байлга. Хайр бол хөгжлийн гормон. Хайр өсөлтийн гормон, хөгжлийн биш, өсөлтийн гормон. Хайр дотор хүүхдийн өсөлт зогсно. Бие сэтгэл оюуны хөгжил, өсөлт ялангуяа биеийн хөгжил ч гэсэн адилхан. Хайр бол яах нь өсөлтийн гормон. Хайраа ихсэг. За тэгэхээр nurture хийж байгаа. Nurture буюу тэр хүүхдэд амин чухал зүйлээр нь тэжээнд итгэнэ гэсэн үг. Амин чухал зүйлд нойр, хоол, хайр. Биеийн хөдөлгөөн. Хүүхдийнхаа биеийн хөдөлгөөнийг битгий хориоч. Одоо энэ ямар сахилгагүй юм бэ болооч гэж цагнаадаг. Ямар сахилгагүй юм бэ тэрийг нураачлаа гэдэг. Сахилгуудах, аюулгүй байдлаар сахилгуудах тэр боломжуудыг нэг. Энд чинь ингэх үедээ хүүхд чинь булчин шүрмсөө хөгжүүлж байгаа шүү дээ. Дээрээс нь ингэх үедээ хүүхд амьдралыг нээж байгаа, сониуч байдлаа нээж байгаа. Ерөөсөө биеийнх нь хувьд хорж болохгүй. Өдөрт 2-3 удаа гадагш нь гаргаж тоглох боломж олго. Гэр орондоо янз бүрийн өсөж аврах юмнууд одоо цохиж зодох янз янзын юмнуудыг байршуулж болох нь. Миний үг хэлээ эвлэрэхгүй шүү, уучлаарай. Гэтэ ерөнхийдөө ойлгочихж байгаа бах тийм ээ. Хэрвээ нойр хоол дутаал, ялангуяа нойр дутах юм бол хүүхэд ёстой дийлдэхгүй зан гаргадаг. Айхтар аашмаатай болдог. Хайр дутвал бас тэгнэ. За 2 дахь зүйл нь nurture гэсэндээ 2 дахь зүйл нь guidance. Түрүүний хэлсэн guidance хөтөч гэсэн. Хөтлөн дагуулна. Дэвчээрээр хайраар чиглүүлэн хөтлөн дагуулна. Түрүүний хэлсэн шиг энийг дэлгэрүүлж хариул зөндөө юм байгаа. Гэхдээ энэ дээр тэр хөтөч шиг ажилланаа л гэдээ ойлгож байгаа. Аялын хөтөч шиг байна л гэдээ ойлгож байгаа. 3 дахь маш чухал зүйл Монгол хүмүүсийн сүүлийн үеийн аав ээж нар бас уучраа олохгүй байгаа даа. Барууныхан хэтрүүлдэг. Энэ зүйл бол limitation хязгаар тавина. Ээнэгшил төвтэй хүүхэд сайн өсгөнөө, хайраар өсгөнөө гэдэг чинь хүссэн болгоныг нь авч өгнө гэсэн үг биш. Энэ эд зүйлийн тухай асуудал биш. Хүссэн болгоныг нь маа гэж өгнө гэсэн үг биш. Бидний хүссэн болгон сайн байдаггүй шүү дээ. Хүүхэд өдөр болгон чихэр идмээр байгаа тий. Өдөр болгон байнгын чихэр идмээр байгаа, байнгын бяцлаг идчихмээр байгаа, байнгын гоё мэдмээр. Охиндоо нэг өглөө бяцлаг өгсөн чи одоо ерөөсөө өдөр болгон өглөө босч ирээл өдрийн төвшөд цэцэрлэгээсээ ирээл cheese нэг бяцлаг өгчөөс гэлээгээл байнгын хоргоо бастай. Хэрвээ өгөөд л байвал хан цадахгүй. Яагаад гэвэл өөрийгөө удирддаг энэ тарих хүүхдэд байхгүй. Хүүхдэд хөгжиж эхлээгүй байгаа. Зөвхөн хүсэлдээ захирагддаг, болчимгүй зүйл хийдэг энэ тарих л сэтгэл хөдлөлийн тарихаараа явж байгаа. Тэгэхээр хүүхд чинь янз бүрийн онцгүй зан гаргаж болно. Тэрэн дээр бухимдах хэрэггүй, цаг нь болоогүй. Тэр одоо 27 наснд энэ тарих чинь өсөж төлжиж дуусдаг штэ. 30 төхөөд ирэхлээр нэг амьдрал юу үлээгээ толгой руу ён гэдээ ордог штэ. Тэр чинь байглаараа зайлвал шийдвэр гаргалтын тарих нь ухамсар тарих нь хөгжиж төлжиж дуусж байгаа байна штэ. За хязгаар тавина гэж байгаа. Хязгаар тавихдаа загнаж зандчиж элдв үгээр уйлуулж хашгируулж уйлуулна. Тэр байтугай уйлуул гэдэг юм зөвлөгөө байгаа. Доктор Гордон, Newfield Institute-ийн доктор Гордон ингэж үлдэг. Draw out sadness буюу уйлуул гэж байгаа. Гэтэ уйлуулахтаа учиртай зодоод бүксэн дээр нь алгадаад
энэ чанд бяцлаг өгөхгүй гэж хэлээ үсттэй гэж загнаж ойлгох нь биш ахна штэ. Үгүй, ингэж ойлгуулна. Одоо энэ арга манад хэрэгжээд удцсан. Манай хүүхэд одоо нэг 10 секунд хүчтэй уйлаад тэгээл хүлэн зөвшөөрөлд хүрдэг болж байгаа. Хүн одоо бидний сэтгэл зүйс адилхан штэ. Хүлэн зөвшөөрөлд хүрсний дараагийн юм руугаа хүлэн зөвшөөрөлд хүржээж бид нэр бэрхшээлийг даван туулах үйлдэлүүдээ хийдэг. Хүлэн зөвшөөрөлд хүрч чадахгүй байгаа учраас гацж байгаа. Гэтэ хүлэн зөвшөөрлөөс өмнө уйлна гэдэг. Гониглаад санснаар болсонгүй дээ гэж гониглаад тэгтээ энийг хүлэн зөвшөөрж байна гэд уйлаад би сэтгэлийнхаа бүх хорыг гадагшлуулаад гониглаад уйлаад тэгээд хүлэн зөвшөөрд хүн хүрдэг. Энэ процессыг багаас нь эхлүүлнэ. Ингэхдээ яах вэ гэхлээр үгүй гэж хэлнэ. 25 секундэд багтаан үгүй гэж хэл. Үгүй гэж хэлэхдээ яах вэ гэхлээр бяцлаг өглөө иддэггүй штэ. Одоо би чам бяцлаг өгөхгүй. Бяцлаг өгөхгүй штэ. Одоо бяцлаг иддэггүй байхгүй юу гэж айтайхан хэлнэ штэ. Тэгмээ нөгөө чи хүүхчин гайхад дахиад нэхэн тэгэхэд нь дахиад ээж нь чам бяцлаг өгөхгүй шүү дээ. Одоо болсон заа юу гэд. Тэгтээ ингэж хоолой нь яаж вэ? Хоолой нь уйн зөвлөн байна. Би чамд үгүй гэж хэлж байгаа. Чи энийг нэгж байгаа ч гэсэн би чамтай хайрт хэвээрээ байна гэсэн тохиог хоолойгоороо биеийн хилэмжээрээ дамжуулж өгч байна тийм үү? Тэгээ хашгираад уйлна. Тэр үед нь очиод ээжтэй тэрвэрлэх үү? За наашир ээж нь тэрвэрийг. Тэгээ нуруунд дээр нь гараан тавьж агаад харин чи бяцлаг идмээр байх чи ээж нь бяцлаг өгөхгүй байна. Аргагүй шүү дээ. Уурлах нь аргагүй шүү дээ. Сэтгэл хөдлөлийг нь холоос нэрлэхгүй. Дандаа сэтгэл хөдлөлийг нэрлэл гэдэг ихлээр хүмүүс за одоо чи ууралж байна бухимж байна холоос ингээ яриад байдаг. Биеэрээ дамжуулж тайвшруулна. Очоод тэрврээд нуруунд дээр нь гараа тавиад бяцлаг өгөхгүй байхад уурлах нь аргагүй шүү дээ. Чи гунигтай байна, ууртай байна, бухимдалтай байна аргагүй шүү дээ. Би чамайг ойлгож байна. Гэхдээ би чамд бяцлаг өгөхгүй хэвээрээ. Дуу хоолой нь хэвээрээ. Бяцлаг өгөхгүй хэвээрээ. Тэгээд биеэрээ дамжуулж тайвшруулна. Яагаад ингэ биеэрээ дамжуулж тайвшруулах нь чухал вэ гэхлээр та тэр хүүхдийн сэтгэл хөдлөлөө тарих, удирдах тарих нь болж өгч байгаа. 3 дахь тарих нь болж өгч байгаа. Холоос та тэр хүүхдийн 3 дахь тарих болж өгч чадахгүй. Тэр хамгийн түрүүнд уурлаад бухимдах үед нь тэрвэрнэ. Эхлээд хэрвээ хүүхд чинь маш удаан хугацаанд зүрх сэтгэлийг нь шархлуулчихсан, ширүүн ханджсэн, танд итгэх итгэлээ алдчихсан бол тэрвэрээ гэдэхгүй таныг зохион зовдон цаашаа бай гэж хэлнэ. Тэгсэн ч гэсэн та холоос дуу хоолойгоороо танд хүрүүлэхгүй байсан ч таны зохион зовдсон ч дуу хоолойгоороо би чамтай хамч үү дээ гэдэг тэр мэдрэмжийг өгөөрэй. Тэгээд аяар зөөлөрсөөр байгаад танд ирээ тэрүүлдэг болно. Одоо манай хүүхд яадаг гэхээр би хязгаар тавиад би бухимдлынхын шалтгаан, би уурлах шалтгаан нь байсаар байхад чарлсан хэрнээ над руу ирж тэрүүлнэ. Тэгээд миний цээжин дээр ирээд нэг л их гонигтайгаар уйлна, амандаа өглөн. Тэгээд би нуруунд дээр нь гараа хэлээд аргагүй шүү дээ, уйлах нь аргагүй, би чамайг ойлгож байна гэд бухимдсан байна, гониглсан байна гэж хэлээд гэхдээ чи одоо чи уйлсан ч гэсэн аав чинь чамайг унтуулах хэвээрээ шүү дээ. Аавтайгаа одоо ном уншаад унтна гэд. Тэгээ нэг 30 секунд дээд зэгтээ бол яах нь 30 секунд 10 секунд уйлаа тайвширч байгаа. Би бол одоо рекорд өвдөд байгаа гэж бодоод байгаа штэ. Гэхдээ хэрвээ энэ аргыг хэрэгжүүлээгүй байгаад байгаа бол тайвшрах гэж нэлээд юм болноо. Тэгэхээр та өөрөө тайван байхдаа л анхаарат байгаарай. Тэрж явах үедээ бухимдсан. Яста ингээ бухимдсан ууралцсан нэр. Би яста муу ээж ингээд гэх юм бол нэг хүүхд чинь танаар дамжуул тайвшрах. Танаас тэр бухимдлыг чинь л аавна. Тэгэхээр сайхан амьсгалаа тайвшраад өөрийнхөө биеийг тайвшруулаад хүүхдээ уйлсан чигээр нь тэрвэрлээ. Тэгэл аяндаа энэ хугацаанд багасаад л байх болно. Баруунд энийг хийдэггүй шүү дээ. Манай найна юу гэдэг гэж манай тэр нөгөө хүүхд тасрагч ийм байдлаар хүүхдийн сэтгэл зүйд хандаа. Тэгээ би дараа нь энэ арга зааж өгөөд. Ерөөсө чамаа тэгээд хүүхэд уйлуулаад хажуул ямар ах вэ? Шууд очиод тэрвэрнэ. Өөрөөрөө дамжуул тэрвэрэх тэр юмнуудыг хийн шүү дээ гэд
зааж өгсөн. Тэгээ ихэнх үедээ хэрэгжүүлж чадахгүй жоохон хэцүү байсан. Тэгээ барууныхан бол яг яадаг вэ гэхээр өөрөөр нь уйлуулдаг. Уйлах юм бол битгий твэр гэх нөгөө behavioristуудын онлыг хэрэгжүүлсээр ирсэн байна шүү дээ. Одоо гэхдээ одоо өөрөөрөө тайвширч твж тайвшруулдаг энэ аргыг шинэ үеийн эцэг эхчүүд бидний үеийн энэ эцэг эхчүүд хэрэгжүүлж байгаа. Тэгээ эмээ өвөнөр эсэргүүцсэн хэвээр ааш. Яагаад хүүхд эрхлүүлээд байгаа юм? Одоо эмээ өвөнөр Монгол тэгж байгаа үстэй. Буруу юм хийсэн ганцхан хүүхдүүдийг яагаад чи хүүхдээ зодохгүй байгаа юм гэж загнаж байгаатай адилхан энд behaviorist байдлаар хүүхдээ хүмүүжүүлсэн аав ээж нар яагаад уйлж байгаа үед нь та нар тэрвэрэд байгаа. Манай хадам байсаж байгаа л нэг юм яриад над дээр ирэн тэгэл яах вэ? Би нөгөө судалтын болохоор том зургаар нь тайлбарлаж өгөөл. Тиймэрхүү байдалтай. Тэгээ хуучин аргаар хүмүүжүүлсэн эцэг их эргэн тойрны хүмүүс чинь таныг эсэргүүцнэ. Хүүхэд эрхлүүлээ барьлаа гэж хэлнэ. Хүүхдээ би хэд эрхлүүлээд байна уу үгүй юу гэж асууж байгаа. Хэрвээ та хүлээн зөвшөөрөлд сургаагүй бол хэд эрхлүүлж байна гэж би хэлнэ. Хүлээн зөвшөөрөлд сургана. Хүлээн зөвшөөрөлд сурахдаа хэрэггүй, шаардлагагүй хүсэл хэрэгцээ. Хэрэггүй, шаардлагагүй зүйлсүүд дээр нь илдэг байдлаар гэхдээ яах нь илдэг байдлаар энэ нь би хязгаар тавьж байгаа чи уйлж байгаа би чамд хайрсан хэвээрээ шүү гэдэг тэр байдлаараа сая миний зааж өгсөн аргаар хязгаар тавиад л байна. Хэрвээ хязгаар тавиад хүлээн зөвшөөрөлд сургаж чадвал багаас нь хүлээн зөвшөөрөлд сурч чадаагүй болохоор л та нар манай өөрчлөлттэй ганц хэлдэг юм хүлээн зөвшөөрөл суралцаж зааж өгдөг юм. Хүлээн зөвшөөрөл суралцаагүй болохоор л амьдралдаа тэмцэлдээд байгаа шүү дээ. Тэмцэлдээд байгаа цагт амьдрал танд буцаагаад тэмцлийг өгöd байгаа. Бурхан шийдгээд байгаа ч юм шиг л дээ. Тэмцлийн энергийг илгээгээд байгаа учраас тэмцлийн энерги буцаад ирээд байгаа байхгүй юу? За ингээд цаашаа бүр ярих юм маш их байна. Би ингээд таад дээр лайв хийн гэснээс хойш ингээд тэмдэглэл хөтлөөл гэсэн чинь нэлээд олон тэмдэглэлүүд болсон. За эцэг эхчүүдийн хөтөлбөрийг би нээн гэсэн худлаа байна. Хөтөлбөр нь бэлэн болсон боловч эцэг эхчүүдтэй ажиллахлаар чинь хүүхдээ нь ажиллахаас гадна эцэг эхчтэйгээ ажил маш их цаг хугацаа орно. Би эх жилд бол өстой нэ гэж худлаа юм байна. Тэгэхээр би хаяа юм хүүхдийн тухай юм лайвууд хийгээд та нарт зааж өгье. Харин манай resilience хөтөлбөр 1 сараас нэгдэж байгаа. Одоо бидан судлах 3 хөтөлбөр явагдаж байгаа. Эднэр дөрөв хэрэг боломжтой бол орох хэрэгтэй. Ээж аав дотроо хувьсал хийгээгүй бол дотоод хүүхдтэйгээ тэр шархалсан өөрийн дотор байгаа шархалсан хүүхдтэйгээ холбогдож тэр хүүхдийг эдгээгээгүй бол та зүрхээ хаасан хэвээрээ хатуу хөтөө яхир хямагч ийм байдлаар хүүхдээ хүмүүжүүлсэн хэвээрэл байх бол. Тийм учраас өөрийнхөө дотоод ертөнцийн энэ аяллыг надаар заавал эхлүүлэх албаа өөр сайхан гой заадаг хүмүүс байгаа. Тэр хүмүүстээр очиж сэтгэл засал масал аваад ингэ хэрэгжүүлчих хэрэгтэй. Эхлүүлэх хэрэгтэй. Энэ аяллаа эхлүүлнэ. Энэ бол маш чухал. Хүүхдтэй ээж автай ажиллахгүйгээр би хүүхдтэй ажилдаггүй. Яагаад гэхлээр нэг талаараа яах нь бид нар орчныхаа бүтээгдэхүүн байхгүй. Ээж аав чинь хүүхдийн орчин. Хүүхдээ нь ажиллаад өөр юм заагаад өчтөг. Нөгөө буцаагаад харгислал бүхий орчинд нь хүүхдээ нь аваачаа тавьчихлаар чинь тэр сурсан юм чи байхгүй болно шүү дээ. Хүүхд чинь улам илүү хатуу болно. За тэгээд нэрэн би resilience хөтөлбөртөө 11 сарын 30-ны дотор хамрагдвал одоо нөгөө бүртгүүлээ төлбөрөө хийвэл төлбөрийнхаа 70% хийвэл 15% өнгөлт үзүүлнэ гэдэг зүйл зарлчихсан байсан. Тэгээ нэлээд хүмүүс холбогдоод бүртгүүлсэн байгаа. Гэхдээ би энийг олон нийтэд зарлаагүй зөвхөн сэж дотроо буюу нөгөө манай надаас үйлчлэгээ авсан хүмүүсийн тусгай платформ дотор яваад байдаг. Тэр хүмүүстэй зарлчихсан байсан. Тэгээд учраас би энийг нэг 97 хоногт сунгая гэж бодож байна. Хэрэг та энийг үзэж байгаа, хэрэг санхүүгийн боломж чинь байдаг бол ийм хөтөлбөр эрэлхийлж байгаа бол би танд 15% хөнгөлөлт үзүүлнэ. Хэрвээ та эх 7 хоногтой багтаа манай хөтөлбөрт бүртгүүлээд төлбөрийнхаа 70% хийх юм бол
Тэгээд үлдсэн төлбөрөө хэрэг төлбөрийн 70% хийхгүй ч гэсэндээ та нэг сард манай хөтөлбөрт хамрагдъя гэж бодож байгаа бол төлбөрөө 21 хоног тутамд төлөх байдлаар 3 сард багтаан төлөх боломжийг олгодог шүү дээ. Гэхдээ би хүү мүү боддоггүй. Төлбөрөө хуваах боломжуудыг олгодог. Тэгээд resilience хөтөлбөрийн маань бүртгэл эхэлж байгаа. Ирэх хонд бол ерөөсөө би resilience хөтөлбөрийг л явуулна. Тэгээд би даан хөтөлбөр дээрээ хүмүүстэйгээ орж уулзна. Тэгээ сая ярьсан 8 resilience төгссөн 8 хүнийг бэлтгэн ийм ажлыг л хийх юм байна. Харин эцэг эхчүүдэд хүүхдүүдэд ажиллах ажлыг хойшлуулахаас аргагүй. Яагаад гэвэл хүүхдүүд бага байна. Би ч гэсэн эцэг эх учраас хүүхдэд анхаарал хандуулах энэ энэгшил төвтэй хүмүүжүүлэх хэвээрээ байхгүй болохгүй байна. Суурийг нь маш сайн тавих хэрэгтэй байна. Энэ дээр яг нэг жишээ хэлээ л да. Манай би нөгөө хүүхд маань 6 сартай хахад дахиад жирэмсэн болсон. Тэгээд манай хүүхд асрагч чи одоо хүүхдээ томьёогоо өөрөөр нь унтуулж сурахгүй бол маш хэцүү дээ гэдэг. Тэгээ би уйлуулахгүйгээр яхаа өөрөөр нь унтуулж сургаж болно чи уйлуулахгүй арга юу байна гэд. Тэгээ яг арай илдэг, арай зөөлөн байдлаар унтуулж сургасан байгаа. Өмнө нь бол би ядагсан гэхээр мөмөг хүлээ, сайхан дуудуулаад, бүүгүүлээд, бүр өстө тайвшруулаад тэгээ дараа нь унтсныхын дараа орон дээр нь тавьдаг байсан. Тэгсэн чинь манай хүүхд тасрагч яасан мэ гэхээр тоглож байгаа л тэгээл тайвшруулаад оронд нь тавихад өөрөө ингэж унтдаг болгоно гэд. Гэтэ яг аль болох багаар бага уйлуулж, бага зовоож тэгж сургасан. Гэхдээ би хор уршгийг нь 18 сарнаас нь ахуулаад амсаж мэдэрсэн. Яасан гэхлээр хор уршиг нь 18 сартаагаас ахуулаад унтгаа болсон. Чаралдаг. Өрөөндөө унтахгүй, ганцаараа унтахгүй. Тэгээд emotional defense буюу сэтгэл хөдлөлөө хаасан, бухимдсан тийм одоо энэгшлийн тийм эмзэг энэгшлийн тийм шинж төрхүүд илэрч эхэлсэн байхгүй. Одоо харин энэ аргадаа хэрэгжүүлсээр байгаад одоо яадаг вэ гэхээр буцаад хүүхдээ унттал нь бүтэн цаг ном уншаал, дуудуулаад, ингэртэй тэрэл гэдэг гар дээрээ би дээрээ эхлээд 22 сартаа өвчүүд тэгээ би дээрээ эхэлж унтуулаад тэгээ дараа нь оронд нь тавьдаг. Оронд нь тавиад сэрүүн байхаа гараас нь барьж байгаа цуг унтуулдаг. Тэгээ шүн хэрээс ирж сэрх юм бол орж тэрж одоо нөгөө унтуулдаг болсон байгаа. Тэгснээс хойш хүүхэд минь өөрөө бүр их тайван шүмж сэрхгүй өөрөө сэрсэн ч гэсэндээ тоглоод ээжигээ тайван хүлээж яадаг болсон. Өмнө нь болохоор нэлийн уйлж заваасан байх шүү дээ. Хэрвээ та энээс өөр аргаар хахир хатуу байдлаар хүүхдээ өсгсөн бол одоо хүртэл өсгсөн бол өөрчлөхийг хичээж аваад битгий өөрийгөө гэмшээгээр нэгдүгээр. Одоо хязгаарч ороодохгүй. Хүүхэд чинь 20 нас хүрсэн ч ороодохгүй. Харин би 2 сарын туршид тэгээ яг шилжилтийн үе байсныг ч хэлэхгүй дөнгөж цэцэрлэгт ороод дээрэс нь өвдөөд хэцүү үе байсныг ч хэлэхгүй хүүхэд маань нэлээд их стресс дундуур яваад уйлсан. Энэ үед нь ааваас нь дамжлаг аваад би багыгаа унтуулж байгаа хооронд аав нь хүүхдтэйгээ хамт байгаад ном уншиж өгөөд тэгээ ихэнх тохиолдолд аав нь маш гоё яаж унтуулах вэ гэдэг аргыг нь зааж өгч байгаа. Тэгээ тайвширтал нь аав нь ном уншаа, тоглуулад, өөр өн тэрээд бүр ингээд унттал нь инхрийлээд унтуулдаг болсон. Тэрнээс хойш энэ шин тэмдгүүд илэрхээ болсон. Тэгэхээр хэдийгээр би баг одоо зовоосон ч гэсэндээ хор уршигын дараа нь илэрсэн. Хор уршиг одоо reverse хийхэд тулд энийг буцаагаад ухраа засахын тулд би 2 сар зарцуулсан байна шүү дээ. Та энэс илүү их цаг хугацаа зарцуулж болно. Эсвэл танай хүүхэд энэс бага хугацаанд ч бас сэтгэл нь эдгэрч зөөлрч болно. Сэтгэл эдгэрч зөөлрсөн хүүхэд яах вэ гэхлээр танд итгэн, таныг хайрлна, сэтгэл хөдлөлөө дуртайгаа илэрхийлнэ. Цаашаа бай, зохид зодохгүй. Хэрэг таныг зохид зодсон бол буцаага зохид зодож болохгүй. Тэгэхээр та намайг зохид зодох нь зөв юм аа гэж заагаад өгчөж байгаа байхгүй. Тань руу хашгирж уурж юм шийдсэн бол
буцаага захад буцаага тэр зангаа илэрхийлж болохгүй. Яг л түрүүний шиг өөрөө таашаал, тэврээл, татгараал ах хэрэгтэй. За тэгээд энэ амархан хэлэхэд амархан болоод хийхэд туйлын хэцүү л дээ. Тэгээ хэрвээ та энэ энэчлийн аргаар усгаж чадвал аз жаргалтай, бэрхшээлийг даван туулах чадамжтай, амжилттай ямар гоё хүн болно гэж энэ дэлхий дээр инх хамгаалсан тогтно. Энэ дайн дажин нийгмийн энэ авилгал хээл гахуул бусдыг зовоож байгаа энэ бүх хүмүүс чинь хайр дутаад энэгшил дутаж өссөн хүмүүсийн шинж тэмдэг шүү дээ. За цаг 30 минут ярьчихжээ. За баярлалаа, хэрэгтэй байлаа. Лайва пост болгоод оруулж иж болох. Харин би нэг хүн хөслөөд зүгээр эцэг ихтэй ажиллаж байгаа гэж харин тийм ээ эцэг манай нэрэн хөтөлбөрүүдийг төгссөн хүмүүс хүүхдтэйстэй янзын зүйл дуртай шүү дээ. Шүн уйлаад сэрхээр нь алгадаад яагаад ч орондоо шилсэн гэдээ уйлалдаг байсан бол пүү ямар амар ширүүн хандтай вэ гэд би одоостой хүүхдтэй гой зөөлөрдөг болсон гэд нилээн ширүүлдэг байсан гэж зөөлрөөд сурчсан байгаа. Утсан дээрээ гоё айдуу тавиад уцаа жоохон зайтай тавьчихгүй. Хөгжим үнэхээр чухал. Хөгжмөр хүүхдэд таашруулж болно. Жанцан нарвын гоё айнууд байдаг тийм ээ. Хөгжим хэрэг та ундах бэлтгэлийн хангаж байгаа бол ундах бэлтгэлийн тархийг нь бэлтгэхийн тулд тайвшрлын гоё хөгжмөд гэртээ тавиад зургтнуудаа хаагаад өөртөө гоё тайван тогтун яриад ингэж болно. Тэгээд эрэнгүүч аяндаа хөгт чинь нэг ундах эвшээж мөвшөөгээд эхэлдэг. Хэрэг том хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй одоо хүн уйдгартай гунигтай мэдрэмжээ мэдрээд уйлаад тэгээд хүлэмжшүүрд хүрдэм байна л да. Гэтэл ихэнхдээ байнгын ингээд телевиз үзүүлээд байнгын юм ингээд ахлаар гунигтай мэдрэмжээ мэдрэх орон зай тэр хүүхдэд ирэхгүй байгаад байгаа. Хөгжмөөр дамжуулан гунигтай мэдрэмжийг нь мэдрүүлж болно. Та ч гэсэн өөрөө хөгжмөөр дамжуулан өөрийгөө эдгэж болно. Гунигтай хөгжим сонсч уйл. Хайлж дурлаад хаягдхлаараа гунигтай мэдрэмж сонсоод уйлж үг мөгийг нь сураад уйлдаг тийм дурсамж байсан биз дээ. Би бол одоо хаяж хаягдж явах үедээ тиймэрхүү гунигтай мэдрэмжээр сэтгэлээ тайвшруулж байсан үе байдаг. Хайрын элдв дуунууд сонсож те. Яг тэрнтэй адилхан тийм гунигтай дуунуудыг сонсож гунигтай мэдрэмжтэйгээ холбогдох уйлах тэр боломжийг хүүхдэд олгоо гэж байгаа. Дуу хөгжим маш сайн. Тэгээ мэдээж цаг золбоолог дуулах тийм юм байлгүй л яах вэ? Өөрөө гоё бүүвэн дууд болох те. Одоо бол манай хүүхдэд бүүвэлэнгүүд пүн гэж унтчихдаг болчихсон. За компьютер тоглох гэдэг дурлаад байвал явах ээ. Хэдэн настай хүүхд вэ? За хязгаар тавина. Хэрвээ том хүүхд бол тэдэн цаг л тоглоно гэдэг хязгаар тавина. Тэгээ уйлан ойрлон тэр үед нь загин зодохгүйгээр би чамайг ойлгож байна гээл өөртөө тэврээл нагаалах. За яста багш нарын асуудал хүнд байна манайхаа. Энд өстө үнэхээр багш нар өндөр түвшинд бэлтгэгдсэн байт юм байна. Манай хүүхэд нэг багшд энэгчсэн. Дандаа өөр юм руу одоо жишээ цэцэрлэгт өгөхдөө ч юм уу сургуульд өгөхдөө энэгшлийн хооронд өгөх хэрэгтэй. Би өөртөө энэгшүүлж гэртээ байлгаж байгаа дараа нь цэцэрлэгт нь багшд нь энэгчсэн. Багшийн нэрийг дуудаад багш нь байвал анги руугаа ордог, багш нь байхгүй бол анги руугаа орохгүй. Энэгшлийн хооронд энэгшлийг тасарч болохгүй гэх юм уу да. Том хүнтэй энэгшүүлэх боломжуудыг дандаа бий болгоно. Багш нарын харин тийм ээ, багш нарын асуудал их хүн байна. Цэцэрлэгтээ явахгүй байгаа шалтгаан чинь дэр багш нар очингууд зарим зандчаад байна шүү дээ. Чагсаа зогсоож мовсоогоод ингээд тэгээд багш нар ингээд юм зааж өгч байна. Хүүхдүүдийг уралдуулаад ингэж юм гэдэг. Тэр юусоо нэг сонин. Би одоо нэг тийм харахлаар юусэн. Хүн болгонтой л ажиллаж байгаа санагдаад. Үгүй хүүхдээ үгүй гэж хэл. За манай хүүхэд унтах цаг болчихжээ. Нөхөр дуудаад эхэллээ. Би 30 минут цагаа хэтруулсан байна. Тэр өөр хүүхд рүүгээ очлоо. Тэг ярих юм зөндөө байгаа боловч ингээд дуусгая. Ярих юм зөндөө байгаа боловч ингээд дуусгая. Юу болчих вэ? Камера эргүүлчих шиг боллоо. Хэрэгтэй хүмүүст нь түгээгээрээ тэгээ энэ ярьсан зүйлээ би бичвэр болгох даалгаврыг
хүнд өгнө. Өөрөө бол бичвэр болгож угаасаа амжихгүй байгаа. Амжихгүй гэж би бодож байна. Асуултууд ирсэн. Асуултууд руу орж чадсангүй. Дараагийн лайваар асуултууд руу оръё. Тэгээд энэ сурсан юмаа тавтах бас боломж олдож шүү дээ. За, өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй. Сайхан амарцгаарай. Баярлалаа.